За сайн уцгаа юу вэ? За юу вэ да? Өнөөдөр бид 4-р дугаар дээрээ бас нэгэн зочинтой ирсэн. За харж байгаачлан харахгүй л агаалтай дүрсгүй юм чинь. Уншиж байгаачлан. Тий. За өөрөөг нэг сонсуулчих гэж. Хоолоо. ертөнцийн 8 зөвшөөрлөд ундраач юм байсан. Тэр юм бэ? Тэдмийг зааж 5 хорыг арилгах. Алтан чимиг юу гэдэг лээ? Аврал инэрл төрүүлээ. Хилэн хар дивүүрээр хүсэлт ирдэг. Арсан суудартаа за. За тийм байла. Манай Энэ хүн байна. Гэхдээ миний хоол амир шижгэн сонсож байгаа юм шиг санагдаад байна. Яа. Энэ микрофон чихвч зүүснээс ч юм уу болж байгаа хаа. Тэгээ бүгдээрээ сайн байцгаана уу, сайхан шинжилсэн үү? Хаврын минт одоо өвчин хөдөлсөж байгаа бүгдд нь одоо та бүхний одоо синдром хөдөлж байгаа ах гэж бодож байна. Тэгээ энэ одоо хизээ цэцэгдэх юм мэдэхгүй байна. Мартин 8 болох бах. Тэгээд Мартин 8-аар юу болсныг бүгд мартаарай. Тийм. Мартах хэрэгтэй шүү. Тэгэл одоо өнөөдөр бол ингээд үнэхээр яг юм ойрт маш их юм юутай байгаа учраас зүгээр сайхан авгаа шиг ингээд айгүй гоё шаваагаа хантал чалчмаар юм. Яг нэг юм яп гэдэг юм уу тэр бараг ингэ бичлэгтээс бол би ингэ нэг юм гаран дээр хиймэл өмс шааж байгаа доктор. Ингэж эргүүлж мэргүүлээ даанч Тий. нэг. Чи малгайгаа өмсчгүй юм шүү. Тэгвэл бүр яг ингээд юу тий малгайныхаа нөгөө сүлжин юугаар ингэж мингээд л тий. Тэрстэй амар онцгүй манцгүй. Гэхдээ хүүхнүүдийн тэр хоб бадж байгаа стилч бас айгүй гоё шүү дээ. Тийм тэрийг бас нэг юм урлаг болтол нь хөгжүүлсэн. Манай ирчүүдийнх болохоор бас нэг заримдаа жоохон болдгоо маа нэг хитрхи нахаалны яваад. Тийм шүү дээ. Тийм. Тэгээ нөгөө хүүхнүүдийнх ч юм болохоор нэг тийм тухайн үед нөгөө ууж байгаа юмтайгаас айгүй сайн зохицдог. Тийм. Зя тэгээд өөрийгөө тэгтээ товчхон танилцуулчих юм уу? Товчхон намайг Ами Эрдэнэ гэдэг 23 настай. Иргэсэн тодорхой ажилгүй, эзэмшсэн мэрэгчлгүй, боловсралгүй. Тий, тэгээд нөгөө юм сошиалын одоо мэдрэл муутай солиотой хүмүүсийн тоог сүүлийн 1 жилд амжилттай нэмсэн. Тэгээд одоо аацл гэдэг юм байна. Энэ үгдтэй бүр амар классик орч ирч надаа. Би нэг анх ихний бичлэгийн гэхдээ би чамайг сая нөгөө нэг яг Европ явсан байсан шүү дээ. Тэгээ тэндээс нэг бичлэгнээс чи би чамайг мэддэг болсон аахгүй. Тэгээ би өөрөөсөө хэр баргийн юм үзээд инээдгүй юм гэж. Ганцаараа тэр амар олуулаа ингэ лефтэн сууцгаах чинь хөтлөө гэдэг аахгүй. Тэгээд тэгтээ амар хөвчлөлтэй гойсан, стрессээ сайхан тайлсан. Надад болохоор Амиг яг одоо ингэ яана зүгээр үү. Рил хийхээс өмнө ингэ мэддэг. Битэр чинь нэг таардаг гэх юм уу тийм байсан болохоор ингээд тийм танилуд байсан болохоор надад болохоор арай өөр юм ичтэй ингээд санагдаад байдаг байхгүй өөр хүн юм шүү. Тийм одоо жишээлбэл яг тэр талыг нь хүмүүсний мэдэхгүй юм шиг санагдаад байдаг. Жишээлбэл ном уран зохиол аягүй сонирхдаг мэдрэмжтэй тэгээд айгүй хөгжилтэй ярьдаг ч гэсэн яг юмнийг ингээд гоё ингээд зааж хэлдэг. Тэгээд амар детальсан олж хардаг юм шиг санагддаг. Тэгээд тэр талаар асууя гэж урьсан. Тий наа чиний л төсөөлөх гэж бодсон. Үгүй баха. Айгүй мохо бүдүүлэгтэй нөгөө хүн юу ч ярьсан өөдөөс нь ингээд няцаагаад унтраагаад нэг юм. Уул нь өөрийг нь магтаад байдаг байсан. Манай нөгөө бөөмөр үеийнхний нэг зам байдаг штэ. Бөөмөр ч гэсэн. Тий нөгөө залуучууд юу ч хийсэн нөгөө нэг юм дургу амар юм муухай хүлээж авдаг хүмүүс байдаг штэ. Статан юм уу энэ. Тэгээд мэдгүй ихтэй ядаа сүултээ бас ядарч ийн сүулт нь толгой дотор төсөөллийн далрын юм бий болгочвол тэгэл тэрнтэйгээ ингээд байнгын судалдаж байгаа гэсэн. Одоо нэг юм жоохон юу муу сурмаар энэ жоохон юу гэдэг вэ нэг юм. Сая нэг одоо нэг юм залбирч малбирдаг ч юм уу тийм. Тэгвэл энэ толгой бас нэг хитрхи юм бузрын бодлоор дуурцсан. Тэр бузрын бодлон дандаа нэг юм хараалуулж гарч ирээд. Нилээн стресст орсон гэж юу? Стресс биш шүү. Стресс чинь шат өөр асуудал. Энэ болохоор зүгээр л миний би л болдгоо. Цонжон орч ялгарсан баа. Цонжон болдог, дэлгүүн болдог, би болдгоо гэдэг. Болдог юм байна. Гэтэ ингээд одоо тэр рилүүд дээр нэг тэгэл гаргачихж байгаа штэ юмнуудаа. Гэтэ яг тийж дотроос ингээд ямар нэгэн чулуу мулуу ингээд хийцэн юм шиг тийм сэтгэл төрдөг. Тийм тэр чинь угаасаа нөө чулуу болохоос өмнө гаргаж байгаа юм чинь. Тэр чинь өдөр болгон тэгээд гарч ингээд тэ сүултээ бол бүр ингээд ийм залхацсан ингээд ийм
бүх юм ингээ утахгүй санагдаж мангаж байгаа хгүй. Гэхдээ яг нөгөө нэг тэр чинь анхнаас нэг тийм креатив байх ингээд нөгөө ямар ч юуг учраас нөгөө шаардлагагүй учраас би бол тэгэл нэг юм новшин байвал новшин байгаагаа шууд хэлээл тэгэл яач та хүн үзнэ үү байна уу нөх амар тэр юм их боддгоо тэгэл. Тэр чинь гол нөгөө өдөр болгон хийгээд мэдгүй сүултээ дасаад байгаа мó залхаад байгаа мó гэсэн ойлгохой байсан. Нөгөө нэг юмыг 21 хоног хийвэл одоо зуршлалдаг гэсэн юм минийх одоо юу ч бодлоо. 21-ээс дээш байдаг үстэй тий. Тийш. Би тэрэн дээр за гэтээ зүгээр хавтал ярихад нэг номон дээр 10,000 цаг зарцуулах юм бол хүн юмыг эзэмшиж сурдаг гэдэг нэг тийм харж ирсэн. Тэгсэн чинь тэр нь яг өглөө 9-өөс 5 цагийн хугацаанд ингээд тэр зүйлдээ тийм зориулаад 5 жил гэсэн 10,000 цаг. Тэгэнгүүт тэр нь болохоор ямар левел дээр вэ гэхээр олимпийн тамирчин болон яг нөгөө маш юм мэрэгжлийн хэмжээний шатарчин байх та. Гэтэ яг саяны хэлсэнчлэн яг юм тодорхой хэмжээнд яг сурсан гэдэг нэг бидний нэг хэмжээ байдаг шүү дээ. Нэг гайгүй боломжийн тэрэн дээрээ бол нэг 24 цагаас 21 хоног. Тий. Ер нь 21 хоног л гэдэг унтчлаа. Тэрийг яг 21 хоног гэдэг нь бол TED Talk имжлэгээс харсан судалгаа байгаас гин бол мэдэхгүй. Тэгээ саяны тэр 10,000 цаг гэдэг нь бол судалгаатай л юм шиг үлээ. Мэдгүй одоо тэгэл мань үчиг тэгээд юм нөгөө ихэнх мэдээлэл нөгөө Facebook-ийн пост болон комментнаас авдаг хүмүүс ч бол яг хөтэ тэгэл тэрийг тэгдин гэсэн гэлэн тэндээс нь жоохон баримжаалал тэгэл хаяа нэг 6 унш чинь тэгэл од гаргийн хөдөлгөөнийг хайлт харуул харчин. Үнэхээр яг ингээд бүх юм ингээд нэг новшин болол ингээд ийм лалартаал эхлэн штэ тий. Түнгээ яалчгүй нэг бод гаргийг хөдөлчлээ. Йоо тий. Би бүр хэд удаа ингээд анзаарсан яалчгүй нэг хүмүүсийн одоо айш харшин цаанаас нэг догшин балмад болол энийг алчих гад эхэлдэг байхгүй. Манай хуучин тэр бааран дээр нэг зодон болсон. Яг тэр зодон болох үед ингээд бод гарыг хөдөлж ирсэн. Чи тэрийг хараад ягаад зодтолтой байгаа чинь тэндээс хайж. Тэг би чат GPT-гээс асуусан юм. Бодгаар хөдөлж байна. Нөгөө лалрын бодон дахиад хөдлөөд эхэлсэн. Тэгээ хөдөлгөөнд бас ялгаатай ухрах хөдөлгөөн гэх юм бол тэгээ бүр дуусч байгаа байхгүй бүрсэн болж байгаа. Тийм гэсэн штэ. Юу гэлээ. Гэтэ би сайн мэдэхгүй. Одоо тэр яг нөгөө цаад гаригуудын яг нарийн судалдаг ингээд хүн болгонд нэг тийм найз угаасаа байгаа. Тийм байдаг. Надаас тэр найз маань ингээл ийм энергийн давтамж нь хүнд нөлөөлдөг гэдэг надад яриад байсан. Яг хөө тэрний нөгөө үнэн худлаа нь бол одоо 75 дахь асуудал байхгүй юу? Зүгээр л ингээд тэрийг чинь итгэмээр байгаа нь. Итгэмээр үйл итгээд тийм. Гэхдээ үнэхээр жишээ нь за зурхаан дээр бол ингээд үхрийн ордныхон зүрүүд байдаг. Тэгээд элэнцэн ордныхон токсик байдаг ч гэдэг юм тийм. Ихрийн ордныхон мэдрэл муутай байдаг ч гэдэг юм. Чи юуны орд? Би ч манайх ч бас ийм мэдрэл муутай ш томхын орд. Тийм бас нэлийн англиар юу мэдрэл Aquarius. Тэр чи агаар их үлээ. Тий агаар. Тэгээд би нөгөө хит хитэн комент уншсан. Тэгээд 1-р сарын хумхууд бүр ац гэж л. Яаж ч минийх яг нөгөө 1-р сарын юм уу? Тэгээ одоо би бас нөгөө нэг энэ асуудлуудыг болж үтэхгүй байгаагийн шалтгааныг би ер нь бас хаяада зурхаар угааш чигчдэг. Тий. Болохгүй. Би тэрийн ортыг нэг таах гэдэг үстэй. Жохон судалдаг байна. Тийм зүгээр харж байгаа л. Мэдгүй. Үхэр. Би юу? Тий. Биш үү? Мөн. За чамайг ч одоо юу мэрчин. Чи ч одоо таах уу? Ном. За үхрих яа дээ. Үхрих яа дээ. Үхрийн зөрүүд гэсэн зөрүүдээс бас тань авсан мэдгүй. Чи сая уулзаад тэтгэн цагийн дотор зөрүүдэлсэн юм мэдгүй. Би болно гайгүй дээ. Мэдгүй. Тэгээ чамайг ихэр юм уу? Үгүй ээ. Мэлхий юу? Ваа. Ой, за шууд мэдчихлээ чамайг. Тааш нэг ийм хүн байна. Мэдгүй. Тэгээ яг үндээс нэг яхаа гудлаа. Үгүй ах вэ тэгээ хамаагүй өн чинь бас нэг юм зүгээр ингээд нэг юм сошиал мажил ухахад бүх юм амар өдөртэй учраас тэр чинь жоохон сонирхолтой 100 та болохын тулд магадгүй одоо юу гэдэг нь тэгэл ярианы сэдв болох. Тэгэл жишээ нь ингээд юм орд мордыг зохиосон хүн хэрвээ байдаг бол тэгэл юм хүмүүсэд ийм ордныхон зурагтай цамц бамц аяг маяг зарвал тэндээсээ мөнгө олол явуулчихлаа. Тэгэхээр тэр талаасаа бас биж болох юм тий. Тэгээд нөгөө хүмүүс чинь ингээд ангиллахаар бас айгүй амархан болдог. Энэ хүн юм болохоор ийм гэд англиад бодож сэтгэхэд айгүй амархан. Google Forms бүглээ явж яхад нэг 3 хуваацсан бахаар амар гэдэг чинь нэг бүтэн биш. Нэг бүх хүмүүс гэсэн биш нэг 12 төрөлт бахаар арай амарч юм шиг. Тийм. Тэрний үнэн худлааг бол өстой. Тэр үнэн худлаанд 75 дахь асуудал юм да. Тэгэл яг. Энэ дээр ирэх маяг байсан бол өстой. Үгүй шууд тийм гэж дахиад явж байгаа. Өхөр болохоор. Харин амар. Яг нийтлэг зүгээр нэг жоон шинжүүд байдаг л та.
Тэгэл тэрийг нь л амар сүрхий. Тэг хүн болгон л өөр юм чинь. Тэгтээ нөгөө орд болгоны онцлог шинжүүдийг харахаар хүн болгонд л байдаг шинж хийж байгаа заримдаа. Тэр гэхдээ яг би нөгөө манай нөгөө гиж юу гэд хийдэг нөгөө дорж балангийн маань найзад байхгүй. Би бол тэрнтэй хаяа жоохон хэрэлдсэн. Чи миний манифестыг юу гэдэг байгаа навш минь хаална шүү. Тэгэхгүй. Тэгээд яг би тэр нэг руугаа нэг хаяа нэг дандаа нэг юм дунд хөрөмөрөө гаргаж байгаараа илмэл явуулаад. Тэгэл үчтэй. Зүттэй манифест юу гэж боддог? Манифест үү? Гэхдээ манифест гэдэг одоо надад болохоор наа чинь тийм амар юм орчин үеийн сүртэй одоо чинь ингэ заяа минимализм гэд ярьдэн штэ хүмүүс. За тэгвэл ингэ бодъё. Ингээд яг манай үндэсний одоо нүүдэлчин сэтгэлгээ мэтгэлгээ гэж ярих юм бол тэр бол ингэ амар минимализм байгаа штэ. Илүү дутуу юм авч явахгүй хэрэггүй юм шууд нүүдэл дээрээ хаяал тэгэл хүн нүцгэрсэн нүцгэн буцсан байгаль дэлхий хордуулахгүй бохирдуулахгүй тэгээд одоо сайхан ацарж байгаа тэгээд үхэх гэд тийм нэг үнцэн юм байгаа штэ тий. Тэр ингэ чинь одоо манифест гэдэг чинь тэгэл монгол хэлээр одоо юу гэдэг санаа зүв бол заяа зөвч гэдэг юм уу санаа зүв бол бүтэн сажилж бол хөрөнч гэдэг. Тиймэрхүү талын юм байгаа штэ. Одоо юу гэдэг ингээл юм сайхан болноо бүтнээ гэл өөрөө өөртөө итгүүлэл гоё бодол санаагаа эерэг болох гол. Тэр мэрийг яг нөө хэрэгжүүлж байгаа арга зарим хүмүүс нэг юм навшийн бичингуудаа шатааж байгаа харагдах юм. Тэгээ зарим нь болохоор ингээд яг тэр одоо тэргэл сар гарсан яг тедэн цагийн үед одоо ийм шившлэгтэй усанд ингээд мингээд юм бичээд. Гэхдээ тэр чинь тэгээд миний бодлоор хүмүүс болохоор ийм их юм гээд ихтрээ нэг юм ухарсаг мөсөг гэл нэг юм жоохон туйлшраад тасан гэдэг нэг хараагаад үзье ядад надад бол тэр хэрэггүй хүнд гай болог бол ер нь хамаахгүй шүү дээ. Тэгэл уусаа нэг юм хүн яг ингээд атест одоо юу гэдэг ингээд бүх юмыг нөгөө логикоор ингээд гус ихээр чи уусаа чинь амар хэцүү шүү дээ. Ер нь юм болгон их юм чи уусаа бүтдэггүй юм чи нөгөө санснаар болохгүй. Тэгээд тэгэхэр чи яах вэ? Тэгэл дотроо залбирч малбирах шаардлага хэрэгцээ. Нэг юмд нэг итгэмээр шүү дээ. Тэгээд тэр нь юу гэдэг хэлбэрээ өөрчлөл хуучин цагт одоо тэр мэрэгч төлөгч одоо домч момж байсан бол орчин цагт манифест болол явчихлаа. Хэлбэрээ өөрчлөл явж байгаа л үү. Тэг гоё шүү дээ ямар хамаатай юм. Яад тэр өөртөө тий. Бүр харин нөгөө бүр хитрхи тэр нөгөө хэмжээнээс хитрээд эргэн тойрныхонд одоо төвөг болохоор ч гэдэг юм. Эсвэл үнэхээр бүр амьдралынхаа хамаг шийдвэр нь тэндээс одоо юу яаж магаад байвал хэцүү хамаарад байвал хэцүү дээ. Харин тий. Одоо нэг дээр үед юу лээ би ихтэй яг хаанаас юу уншсан ч үнэхээр санахгүй байна л да. Зүгээр нэг дайн болоод байгаа ингээд үнэхээр дайсаа орж ирээд ингээд юу яагаад тах чинь самраад тахт чинь нөгөө тэнэг царайлаад нөгөө зурхаачийнхаа хэлсэн үгэнд ингээд явсараад хөдөлж чадахгүй байсараад алуулж малуулсан тийм жанжин манжин хийсэн шидийн түүхүү зөндөлөд юм шиг. Тэгтээ яг санаад орно. Энэ гэхдээ амар дэлий гэсэн хоёр нэг үлгэр харж ирсэн үү? Тэр чинь ямар үлгэр лээ? Нэг ламын хувц өмсөд байдаг. Тэгснээ ингээд тэр чинь яадаг үлээ? Тодорхой яриа. Тэгээ ламын хувц өмсдөг. Үгүй тэр чинь би нэг удаа лам ногддог нэг үлгэр байдаг. Би нэг залууд үлгэр уншиж өгчээсэн аахгүй. За тэрний үлгэр байсан. Чи өөрөө уншиж өгсөн юм уу? Тийм гэхдээ би саяхан нөгөө нэг хин бэлдээ Селена Гомез л нэг нөхрийн нөгөө нэг залуугийн хөл долоож байгаа зураг зүгтсэн. Тэг би тэгээд одоо тиймэрхүү юм би жишээ амьдралдаа хийсэн нэг зэгт одоо би хөл долоод үлгэр уншуулах. Тийм бас амар юм хүмүүсийн сонь юм бас их биш нэр. Гэтэ тэр үлгэрийн чинь нөгөө чи ядаж нөгөө юуг санаж байна? Гол утга. Moral of the story гэх тийм. Тэр нь юу вэ? Үгүй эхлээд ингэдэм тэр залуу ингээд багш нь чи юу сурахгүй юм байна гэд яв гэд явуулаад тэгээд явж агаад нэг баян хүний гэрт ирээд тэгснээ нэг юм азар л ингээд амьдрал яваад байдаг. Наа чи нөө юу вэ? Зарцаа намжил байна. Тийш дээ. Хоёр болгон бовор хоёр хэрэг ваа хоёр тэгээд тэгснээ яг нөгөө нэг хоёр болгон бовор гэсэн чи хоёр зарцсан нэрээ шивнээд байчихт нь таарад. Тэгээд хоёр хэрэг ваа гэсэн бас хоёр шивгч юм байж таардаг ч үл. Тэгээ яг нөгөө хөөе гэснээс таад нөгөө онц дүмд үзчихсэн үү? Үзчихсэн шүү дээ. Онц дүмд дээр яг нөгөө нэг энэ зарцаа намжил гэдэг дүрийг оруулсан байдаг байхгүй юу? Тэгээ яг тэр хүүхэлтэн дээр болохоор ингээд Монголын хамгийн баян хүмүүс гэдэг ч байгаа шүү дээ. Би яг тухайд үзчихсэн ч нөгөө дампчаа нэг сохтуудаа за нөгөө зарцсан. Тэр зарцаа намжилсан. Суусаж төгсөөгүй гэж. Сургууль мэдгүй ягаад ч тэр үлгэр дээр байгаа дүрийг нөгөө орчин үеийн хүмүүс нэгнийгээ муулахтаа нөгөө сургууль соёл төгсөөгүй залтан мэлбэн гэж ярьдаг шүү дээ. Яг тэрнтэй дүүцүүлсэн надад бүр амар нийтдээ сагчаас тухай дээр баахан илгээ хөштөл юмсэн. Тэр тэгтээ амар тий онц дүмдал. Үнэхээр гайхалтай гоё. Үнэхээр гоё бүтээлээ. Скрипт маш сайтай тий. Дугаар үлдээ тэр нь. Тэрийг одоо Rocket Bee өөрөө яг
Эхний 2 сизний Rocket Band хариулсан гэсэн тэгээд зүр найруулсан. Өвшөө зохиолын бичсэн хариулсан. Мэдрэмжтэй. Тэгээд дундуур нь баахан мим энтер оруулсан биз шүү дээ. Нэг тэр эхлээ дээр эхний анги дээр илүү нөө дампчаа ингээд нэг мориороо нэг зогсоол булаагаа шашдаг байхгүй. Тэгээд гэсэн чинь нэг юм хар хүүхний нэг ингэж байгаа. Нөгөө хөмсгөө байсан. Тийм юм бид тэгэхгүй тэрийг босцсон мэт. Тэгээ өөр ч бас зөндөө юу байсан нөгөө нэг өвлэс мессеж нөгөө юу штэ. Game of Thrones дээр гардаг юм шиг лээ. Өөр ч юу лээ. Тий. Зөндөө юм байсан. Тэр ингээ амар гоё. Тэгээ гол нь ингээ нөгөө надад хамгийн гайхалтай санагдаад байгаа нь дээр үе юмыг орчин юмтай хойлоод тэгээ тэр чинь нэг тийм хүнд ойлгох байгаа юм оруулаад тий. Амар гоё. Юу хөлээ. Золбон яриа нэвтрүүлэгч л. Сүүлд бас нөө season 3 цэцгсэн YouTube гэсэн чи төв тэр чинь. Гэтэ би зөв санаж байл би гэтэ онц дүмдийг үзэж байгаагүй. Гэтэ нөгөө угаасаа тасалцсан ингээд айгүй алдартай юм чинь хальтал хэсгүүдийг харж байгаа шүү дээ. Тэгээд ChatGPT-г оруулсан байсан нөгөө юу? Тэгвэл тэрийг байсан шүү. Би тэр хэсгийг нэг хэсгийг ингээд зураг оруулангуудаа тийм хүүхдний зураг гэж нэгээ тэгсэн чинь нөгөөтгөн зурж өгөөд харж байна гэдэг. Тэрний юу гэсэн байлаа бас амар хөөрхөн нүдэлтийн амар гоё нэртэй. Тэр базар юу вэ? Бас нэг порно сайтыг нэг нэрийг өөрчлөөд явуулсан байсан. Тий бро. Гөө тэгээд ингээд тэгсэн чинь тэрний юм хаалттай заяа. Тэгээд чинь ноён ингээл хүү ин чи юу болоод ингээд нууцаар харж мараад ингээл цаана нэг юм morning чимээ энтер оруулж моролцсон тий. Гоё. Энэ одоо хитрхээ бас нэг ойрточгоор миний хамар гэдэг ингээд яг сонсож байгаа хүмүүсээс үнэхээр тэрүүлэх бах тэгээд одоо. Тэ гайгүй л. Би тэгэхэд чиний хоолойнд тасцсан. Гоё ялаа тэр шүү дээ. Тэр болуулаад бас ингээд хоногшсон, нутгшуулсан өдөр болгон сонслоо. Тэгээд буцаад амийн талаар ирээд явах юм бол өөрийгөө 3 үгээр тодорхойлбол Аац бас дахин шүү. Аац гэхэл чи бодогдоод шатасан л тийм. Хана муурын нэр үстэй. Тодорхойлтчод сонинд би юм тодорхойлж чаддаггүй шүү дээ. Тэг хүн яг өөрийгөө тодорхойлох гэсэн юм байна. Гэхдээ наа чи яг ер нь тодорхойлж яах гэж байгаа юм гэдэг чинь яг юугаар нь тодорхойлоод байгаа юм гэдэг чи одоо жишээ нэг тийм ойлгомжгүй барьцгүй. Яг уу чи тийм өөрийгөө юу гэж мэдэрч ийн вэ ч юм уу эсвэл тийм. Аац гэдэг. Аац гэдэг чинь гэхдээ айгүй олон утгатай үг ээ. Яг тухайн үеийнхаа нөхцөл байдал нэг vibe context-аас хамаарат тэр чинь хараалын ч үг болно, ийм хайрын ч илэрхийлэл болно гэж байна. Гайхширсан юм бол. Гэхдээ нэг олон дахин хэлээд тахаар нэг тийм цаанаас ингээд тэр нэг үгний нэг тийм эрчим одоо энерги тийм нэг над ингээд нэвчээд би эндээ уусан шиг бид хоёр болоод бидээ уусан шигнэж юу гэдгүүлээ юунд огтлцсон мартцаа нэг юм байт юм. Чи ном уншиж байна уу? Ном уншиж. Гойрцтой уншиж амжихгүй нөө худраа болсон. Гэтэ ер нь хизээ хамгийн их уншдаг байсан. Ковид үед чинь их ч биштэй тэр чинь нэг үнэхээр яг тэр үед дөнгөж нэг амтанд нь ороод нэг фэйсбүүк мөкөөс ингээд хүмүүс ингээд ревю энтер гэдэг айгу гоё мой юм бичдэг үе байсан аахгүй юу. Тэгээ одоо тэр нэг book and movie Alex гэдэг хийж байдаг. Тэр чинь бүр ингээд зүгээр нэг юм надаа ингээ гоё санагдсан бла биш бүр ингээд яг тэрийг ингээд уншингуу тэр номын уншмаар тэр зохиолчийг мэддэг болмоор тэр цаг үеийн судалдаг болмоор Монгол юм уу гадаад юм уу? Монгол book and movie Alex гэдэг тийм. Тэгээ саяных чинь тэдний чинь нөгөө frame гэж сэтгүүл гаргацсан байсан заяа. Тэгээ тэр сэтгүүл дээр чинь нэг тийм юу тэр чинь бас нөгөө арт киноны тухай бичвэр бичдэг гэсэн аахгүй юу. Тэр киноныхын үйл явдал утга санааг задлаа. Тэнгүүд чинь тэр сэтгүүл дээр жишээ нь киноны найруулагч, зураглаач, зураач гэ тэнгуутаа янз янзын хүмүүсийн одоо өнцгөөс ясан бичвэр байгаа аахгүй юу. Жишээ нь тэр нөгөө зураач гэд нэг хүнтэй хийсэн ярилцсан амар гоё байсан заяа. Ингээд Европт ингээд өөр гадны хүмүүстэй зөнд олон кинон дээр ажиллаж байсан. Тэнгуутаа ингээд юм киноны нөгөө орчныг бүртгэлдэг заримдаа бүр ингээд хотмот бариад босгоод нурааж мураадаг гэж байгаа аахгүй юу. Жишээ нь ингээд Арал тэнгис, Казахстаны Арал тэнгис цагтаа ингээд айгүй хостой жаа сүүлүүдийг усны ингээд ширгээд байхгүй ер нь ширэгцэн тэнгууд тэрний яроолтон жишээ нь хуучин усан онгоцны ийм нөгөө сүрсэн усан онгоцны үлдэгдэл энэ төр байдаг ч юм уу. Тэрийг юу яаж
дахиж дуурайлгаж хийж юмсэн ингээд зарим кинонд бүтсэн зарим нь үтээгүүч гэдэг. Бүр ингээд нууран дээр 1.5 км-ийн радиустай ч үлээ нэг хиймэл арал энтер хийсэн гэж зөвшөөрмөж тэгж байгаа тэр кино минь нөгөө хийсэн байсан. Ингээд тэр чинь амар гоё тэр сэтгүүлч одоо 26-нд гарч ийн гэхэд тэр пэйж чинь болохоор 19 оноос яг зүгээр бичвэр оруулж эхэлсэн байхгүй юу. Тэгээд тэр чинь бас дараа нь уран зохиол юуны элдв юмны орчуул руу орсон. Тэгээд яг тэрийг уншихаар ингээ аягүй гоё санагдаад тухайн үед нэг хитгэн цөөхөн ном уншиж ирсэн. Тэгээд тэгж жагаад нөгөө нэг дараа нь ажил хөрөл хийгээд яагаад гэсэн чинь тэгэл амжихаа болол тэгэл юу ном унших тийхээр зав гаруул нэг уудаг болоо. Тэгэл утгаа алдчих шүү дээ. Ямар номнууд уншиж байсан. Одоо хамгийн гоё нь аль нь нэр ч юм. Гоё гэж одоо тэр нөгөө юу байгаа заа. Энийг яг зүүд бол цорын ганц бод зүйлгээ ном уншижсэн үү? Тэр ингээ 19 оны талбай номын баяр дээр ингээ очдөг байхгүй. Тэгэл ингээл өстэй нэг хідэн тухайч байлаа зааж нэг 50,000 төгрөгтэй очсон. За тэгэхээр нэг хин дундаж ном нэг 10-аас 15,000 20,000 төгрөг. 3 ном авчихсан. За би нэг 3 ном авчих юм байна гэж бодоо. Тэгэл яг тагтаг нэг хаанаас ч үлээ 2 ном авчихсан. Нэг ном авах мөнгөтэй явжсан. Тэгээд яг тагтаг асар дээр дахиад утсан чи. Зүүд бол цорын гац гэхэр ч нэг юм гачиг нь хараад нэг хүн нэг юм элдв юм төсөөлдөн шүү дээ. Энэ ч баста зүүд бодит байдал гэхэр ч айгүй бол энэ хоёрын хооронд кроссовер хийгээд дахиад шааж өгдөг баг явах нь ерөөсөө ингэ гээд аваад уншихгүй юу. Тэгээд тэгсэн чинь тэр нөгөө нэг тийм зүгээр юу байсан. Итали найруулагч намтар байсан байхгүй юу. Федерико Феллини гэдэг гол нь ингээд онцлог нь юу байсан бэ гэсэн чинь тэр хүн өөрийнхөө зүүдийг аягүй сайн тод сандаг. Тэгээ тэр зүүднүүдээс сэтүүлж маш их кино хийсэн. Тэгж кино хийсээр хагаад кино урлагтуудаа Феллиниско гэдэг нэр томьёо үүссэн гэдэг нь нэг тийм зүүд шиг уур амьсгалтай кинонуудыг одоо хэлж байгаа гэсэн үг юм байна л да. Жишээ нь бид юу гэнч мэдгүй тэр намтрын уншсан тэгэл кинонуудаас нэг ганц нэгийг үзэл ингээл бас үнэхээр тэр чинь зүгээр нэг шал өөр л байгаа байхгүй юу. Гэхдээ би ч бас яг тэрийг нарийн тодорхой оноож хэлж чадахгүй. Гол нь нэг ихсэн чинь тэр нөхрийн нөгөө төрсөн өдөр 1 сарын 20-нд гээ минийхтэй адилхан байсан байхгүй юу. Тэгээ хүн чинь нөгөө нэг юм алдартай өөртөө төрсөн өдрөнд адилхан байнгут чинь гоё мухарсгээрээ аягүй гоё юм төсөөлнө шүү дээ тий. Нэгдүгээр хоёрдугаар болохоор тэр номны чинь хамгийн гол гоё утга санаанууд нь юундаа байсан бэ? Хүн нэгдүгээрт эрхчлөө, уран бүтээлч хүний эрхчлөө, сэтгэлгээний эрхчлөө. Тэгэлэрээс өөрийнхөө байх одоо нэг юм хүн би хизээч өөрөөсөө өөр хүн болж чадахгүй. Энэ бол миний одоо амьдралдаа таньж мэдсэн цорын гац зүйл мөлч гэдэг юм уу те. Ингээд элдв төрийн цагдаа, элдв албаны хувцастай хүмүүс бол миний дайснууд, майснууд энэ төр. Тэгээд дээрэс нь тэр нэг юм уран сэтгэмжийн тухай, тэр нэг юм эмхтэй хүний тухай, пастаны тухай ч гэдэг юм уу. Тэгээд дээрэс нь тэр нэг Ром хотынхоо тухай айгүй хайрлж битсэн байдаг байхгүй юу. Ром бол одоо миний мөнхийн гэр би энэ хотоос ингээ явах болгонд энэ хотыг ингээ сандаг мандаг нэтэр гэдэг. Яг тэр жишээ нь би баг 2-3 удаа ингээд уншсан байж байгаа. Сая нөгөө нэг Итали руу явж байхдаа тэр номоо авч яваад. Тэнд чинь надад нөгөө нэг юм жуулчны хөтч юм байхгүй. Тэгээ нөгөөдгөө гаргаж ирж байгаад яг тэр нөгөө нэг юунд одоо очиж исэн кафе, ресторан. Тийм газруудын бүгдийг нэг чиглэж юу яагаад? Ямар гоё. Ийм жоохон нэг өдрийн нэг юм мап гаргаад. Тэгээ тэнгуүтээ тэр нөгөө нэг 60 оны жаргалтай амьдрал гэх кино байдаг тоххой. Тэн дээр одоо нэг амар том хөхтөө нэг юм Америк жүжигчин хүүхэн, нэг Холливуудын жүжигчин хүүхэн ингээд нэг юм продюсер хоёрын нэг юм хооронд тэр чинь бас нэг амар зүуд шиг кино. Тэгээ тэр Треви усаа өргөлөөр гээд газар идэхгүй юу. Тэгээ тийшээ шууд ингээд үүрээр ч үлээ шүн дунд ингээд очсон шууд нөгөө хүүхэн ингээд палаачтайгаа тэр ус руу ингээд дахин орчдөг байхгүй. Тэгэл нөгөө залуу нэг араас нь орвол яг тэр хоёр ингээд баг үнсэлцгнүүдээ гэсэн чи гинтгэн өглөө болж молол тэгэл араас нөгөө тэр хоёрыг хүмүүс хайж хүмүүс ирч мэрэл гэх тийм. Тэр амар тийм яруу найраглагч гэх юм уу нэг тийм зүуд шиг амар гоё кино байхгүй. Тэг яг ингээд би яг нэг юм анжаагаад яг ингээд өглөө нэг 6 билүү 7 цагийн үед яг тэр Тревийн усаа өргөлөөр дээр очиод. Тэгээд тэг очингуудаа ингээд жоохон хар зогсож жоод тэшин зоос шидэх хэвээр гэх тэгэхээр зоос шидчихэд тэгээ цаашаа ингээд нэг юм нөгөө тэр бас ягаад гэдэг юу гэдэг нэг кинон дээрээс гардаг ш When in Rome билүү нэг кинон дээр гардаг. Тийм тэр чинь нөгөө нэгийг шидвэл Ромд эргэж ирэх, хоёрыг шидвэл юу ч хайр дурлал мөрлж юм. Тиймэрхүү утгатай юм шиг л. Тэгээ тэндээсээ гарангуудаа тэгэхэд бас нэг юм тэн дээр нэг ном дээр гардаг нэг юм Розатын кафед үе нэг зохиолч ирдэг байсан бла 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 гэл нэг юм хэсэг бүтсэн байхгүй. Тэгээ яг тэр кафе руу нутсан. Тэгэхээр тэр нь жоохон ац байсан. Яг тэр нөгөө кофений хотын төвөөсөө баг 2 дахин үнэтэй газар. Тэр ихтэй нэг жоохон уусаа жуулчд уусаа ирдэг. Нэг тиймэрхүү жоохон юу байсан юм шиг. Тэгээд тэндээсээ гарангуудаа юу яагаад тэр ном дээр гардаг байхгүй ингээд татварынханд би нөгөө нэг юм Венето гудамжинд байсан байшин ингээд татварынхан намайг яллаж ингээд намайг амар мөнгөтэй гэж гүрдөөд тэгээд ингээд намайг татврын өрөнд унгаад миний байшин байрыг хурааж авсан. Тэгээд би Via de Margota гудамжинд би нэг жижигхэн байшинд очисон гэд нүүж утсан гэд. Яг тэр нэг хайгаад ингээд олоод үүдэнд нь утсан ч одоо нэг юм 2 давхар одоо манай баг тойрогийн байранд байдаг шүү дээ те. Яг тэрэн шиг тэрнэрхүү өндөртэй vibeтэй өнгөтэй байр байгаа байхгүй. Тэгээд гол нэг оцсныхаа үүдэнд ингээд юу Federico Fellini, Giulietta Masina гэдэг ингээд юм модон
юун дээр самбаран дээр зүгээр ингээд жижигнэр нэрээс хэлээ бичсэн. Тэгээ тэрийг харсан чинь ингээд надад баг тэр нөгөө юун Апокалипсе Пантеон Ватиканы музей тэр мэрийг нөгөө харснаас илүү тийм нөгөө гоё сэтгэл хөдлөмөрч гэх юм уу. Тэгээ би яг үүдэнд ингээд нэг жоохон тамхиттай зогсон яа биз та. Яг энэгээр одоо ингээд орж гараа явж ирсэн байж таа. Тэгээ нөгөө очих замдаа би бас онгоцонд нөгөөдхөө дахиж уншиж байхдаа ингээд юу яаж та яатсан байсан байхгүй. Тэгээ тэр дараа нь тэр өдрөө тэр Еврогоо явж байгаа. Чиндачита студигээ гартыг. Тэр болохоор одоо манайхаар нөгөө кино үлдэр юм шиг байна. Тэгээд очоод ясан чи бас нөгөө нэг юм жуулчд юмд үзүүлдэг тикет микет авч байгаа ордог нэг тийм хэсэгтэйсэн. Орсон чи ингээд тэр за нэг жоохон киноныхоо түүх мөх тэр Италийн кино урлагийн бла 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 гэжсэн. Яг нэг юм найруулагчдын зориулсан өрөөнд орсон чи ингээд Феллини гэлтгсэн чи нэг юм хитэн шургуулга заяа. Феллинигийн өмсөжсэн малгай нөгөө кинонд ашиглаж ирсэн ингээд нөгөө нэг дубль 1 2 гэх нэг Клабушкин гэдэг лөө нэг тийм байд ш. Тэр мэрийг яатсан. Тэгээд бас амар гой гэрэл зургууд энэ төр байсан аахгүй. Тэгээд тэрээр баахан яагаад ч өөр бас ингээд найруулагчд юм зүүнд ингээд байсан. Тэгээд тэрийг харж марч тэргээр чинь нэлээд баахан тийрж явж байгаа. Тэгээд юу яагаад тэрний шин дараа нь хайчлаа. Явтаж тэнд ингээд бас ингээд айгуу сонирхолтой ингээд гоё байсан аахгүй. Тэгээд тэрний чинь маргааш нь болохоор нүг яг номныхоо төгсгөлтсөд одоо Феллини Жулета 2 одоо ингээд 50 жилийн хормын ойгоо хийх гээд яасан чи Феллинигийн хамгийн дуртай Цезарина ресторан ажиллахгүй байж тараад ингээд ойрхон өөр газар орлоо гэд. Тэнгүүд яг тэр Цезаринаг нь хайж хагаад орохгүй юу. Тэгээ орсон ч бас ингээд уусаа яалт нөгөө Феллини ордог байсан. Тэр чинь уусаа Италийн амар алдартай юм чинь. Нэг болонд нь ингээд нөгөө бахан Феллинигийн гэрэл зураг мургийг ингээд тавьсан. Ингээд юм. Тэгээ яг тэр болонд нь нөгөө том ширээ байсан аахгүй. Би ингээд ганцаараа заахаа би газ хоолоо ичиж зайллаа гэдэг. Яг тэр зургнуудын дунд ингээд сууж муугаад гэсэн чинь ингээд амар хөрхөн гоё ямар гоё юм бэ гэдгсэн. Тэгээ яг тэр нөгөө яг оцсон газар болгондоо тэр номных нь ингээд зургийг барьж мэр. Тэр нэг тэр юун дээр студи дээр нь болохоор юу яасан юу хийлээ. Тэр хиний Феллинигийн нэг манекен энэ хийсэн байсан байхгүй. Тэр мөрийнх нь гаранд нь нөгөө номыг барил зураг. Тэрээс папроцтой шааж гсэн заяа. Тэнгуүтээ нөгөө нэг цаашаа нөгөө хүмүүс тэр студи руу орж байгаа байхгүй. Тэгээ тэр чинь кино студи гэдэг чинь нэг амар том талбайтай нэг юм зүгээр юм 100 айлын одоо нөгөө юу зардаг элдв бензин гоёлын хавтан зардаг газар шиг л тийм том юунууд байгаа байхгүй юу? Складнууд шиг юм байгаа байхгүй юу? Тэгээ мэдгүй нэг Феллини өөрийн 5 дугаар тайзстууд ингээд ажилтдаг байсан гэдэг. Тэгээ мэдгүй бид зүгээр ингээд тийм юу ч болоогүй юм шиг тийш ингээд тийм шааж ороод. Тэгээ тэгсэн чинь яг нэг амар ч онцгой юм байгаагүй л дээ. Зүгээр яг 5 дугаар тайз гэд бичсэн заяа үүдэн дээ. Тэгтээ вау гэж бас бодлоо. Тэгээ дотор нь тэгсэн чинь нэг юм 100 айл яг нэг манай 100 айлын хідэн би чадсан шиг нөхдүүд нэг модоор бас нэг машин шиг юм барьцсан. Тэд бас нэг энэ нөгөө киноныхоо зураг мурыг авахгүй элдв бензин юм бэлтжлээсэн юм шиг байна. Тэгээ амар гоё цагцаа. Тэгээд нөгөө нэг тэр ресторанд хоол идчихсэн чинь наваа ингээд чи ганцаараа явж байгаа юм уу? Тэгвэл чи ийшээ шилжсэн. No it's just 30 minutes. Give me 30 minutes. I will eat very fast and go away. Англиний дуудлага модлого болсон утгыг алдуулж байгаа. Манай дээрээ бас яг сайхан Итали явмаар байна. Итали юм байна гэдэг тийм нэртэйсэн. Нөгөө архитектур талаасаа угаасаа аим гой барилга юмуд байдаг шүү дээ. Тэгтээ яг нөгөө тэрийг яхаар бол яг мэдлэгтэй хүн бол айгүй гоё таашаал авч аялахаар юм билээ. Тэнгүүд мэдлэггүй манивт нь бол жоохон тийрэхэр юм билээ. Яг тэгэхээр одоо чинь бид нар бидний амьдрал эргэн тойронд ингээ харах юм бол за хүний байшин гэр гэд харах юм бол орд ир дэвсгэр буудан сандал ширээ хивс юу тийм ихэнхчлэн бид нар нэг хужаа бараан дунд амьдарч байгаа шүү дээ. Тэгээ тэнгүүд тим юм дунд ингээд нэг чинь гэртээ амьсгал оруулахын тулд хан дээрээ нэг гоё зураг үлгдэг шүү дээ. Магадгүй Ван Гог ч юм уу одоо хин ч гэдэг Дебюсси ч гэдэг Дебюсси ч хөгжмөц хөл шаачна. Тэгээд тэдний нөгөө нэг юм зураг мургийн үлгчингүүд гэр чинь нэх гоё аймаг ороод нэг тийм нэг юм зэвүүн. Тэгсэн чи тийшээ чи ингээд нөгөө нэг музей рүү оронгууд чи ингээд ийм амар юм бардцсан бярдцсан бүр одоо нөгөө нэг хин гэдэг л ихтгэлт баян гэдэг шиг байгаа байхгүй. Тэр чинь ингээд шалнаас ахуулаад адар хүртлээ ингээд тэр чигтээ нөгөө битүү уран зураг мураг элдв янзын баримл нөгөө тэр наана тавьсан үзмнээсээ гадна тухайн барилга нь өөрөө амар юу тэр дэш харсаар гад нүд ядарч байгаа байхгүй. Дээрэс нь яж хат нөгөө нэг юм нэг асуудал нь болохоор тэр элдв янзын нөгөө бараку юм уу ч гэдэг юм уу тэр нөгөө дунд цэргэн мандалтны ингэсэн тэгсэн наануу цаанаа биш нэг нарийн мэдгүй байгаа шүү дээ. Тэнгүү чи ингээд яг бүгднгийнхэн тайлбарыг ингээл уншаал ингээл хайлт ингээл сүлдэн нүд ингээд чилээд заяа нэгдүгээрт хоёрдугаарт болохоор тэр нэг юм уран зургууд гой юмнууд байгаа шүү дээ тий. Тэд нар ч болохоор нэг юм хөвчлэн библиэс сэтүүлсэн юм үүддэг. Тэнгүүд би одоо яг хүсэн хацаараа библи унших үү тий. Тэнгүүд чи ингээд юу очиж байгаа байхгүй. Одоо нэг яг тийм зургууд нөгөө юм дандаа библийн үйл явдлуудыг төрсөн би тэг ингээд хальт нэг яс нөгөө ноогийнх нь усан онгоцсон байгаа болов уу гэж бодоод тэгээ нөгөөх нь харагдахгүй заяа. Тэгээ би ч өнөөдөр Ватиканы музейгээр ингээд явжсан яг тэр нэг хамгийн сүүлд нь тэр нэг Систини
юу гэдэг лээ Стений танхим тааз гэдэг л юу гэдэг лээ нөгөө нэг хиний Микеланжелогийн нөгөө нэг юм хоёр сахиусанд ингээд нэг хуруу хөрөнгө алдаад нэг тийм зураг гэдэг чинь тэгэл орсноо нөгөө хуруу ямар ч яасан нөгөө тэгэхээр чи одоо нөгөө манивт чинь тийм нөгөө боловсралгүй байхаар чинь нэг тэгж амар юу яаж аялж байгаа хэрвээ ингээд магадгүй библийн энтриг уншсан судалсан тэр тодорхой түүхээс нь мэддэг магадгүй Микеланжело да Винчи хоёр хоорондоо яагаад бифтэй байсан байсныг мэддэг ч юм уу магадгүй Микеланжело тэр Систений юг зурх гэж яг үндэ амар тэрэтэ тэрийг өөр хажуудлынх нь хүмүүс ингээд Микеланжелог хорлохын тулд тэр зургийг зурулсан ч гэдэг юм уу тий. Үнэхээр өөрөө дургу байсан. Тэрнээсээ болж бараг сохрогшгсан махсан ч гэдэг юм уу. Тэр хэрвээ мэдчихсэн бол тий. Жишээ нь ингээд хүн айгүй гоё мэдэн заах. А тэгвэл тэр мэр юмнууд надаас тэр том урлагийн бүтээлүүд амар хол мөртлөө би зүгээр тэр нэг Феллинигийн юуг уншсан чинь зүгээр нэг юм гэрийнх нь үүдэнд байгаа нэг юм уу модон хатан дээр байгаа сийлцэн нэр харснаа амар сэтгэлүүд ч юм уу. Яг тэмдэл адилхан байх байх тий. Юу байгаа байхгүй. Тэгэхээр одоо дахиж явбал би харин бодож байгаа нэг сайн судалгаа хийж байгаа юм. Тийм байна тий. Тэр нөгөө одоо тэр Миланы сүм энэ чинь гадна талаад амар хьютэй тэрт баримлалтай ингээд бүр битүү. Нөгөө Дуомо гэдэг тий. Дуомо. Тэгээ тэгэн гот тэрэн дээр байгаа ингээд тэр баримлууд нь яг одоо нөгөө тухайн үед чинь хүн болгоно бичиг үсэг мэдэхгүй болохоор Библийн ингээд бүх үйл явдлуудыг ингээд гаргахын тулд ингээд сэлбэрлэж хийдэг байсан гэд. Тэгээд яг архитектур талаас нь нэг дотор талтай юм багна гэхгүйгээр гадна талаас нь одоо нэг яаж тогтоож тэр барилга дотор талтай болохоор юм хоосон хөндөй тийм том зайтай том юм цонхтой байх уу гэдгийг бас яадаг гэсэн юм байл л дээ. Тэгээд тэр нь хамгийн гол нь 600 жил баригдсан гэж байна заяа. Тэгээд одоо ч гэсэн тэр нөгөө тийм үргэлжлүүлээл одоо орчин үед юу болж байгаа үйл явдлуудыг нь тэр баримлын нэмж ингэ хийдэг бүр хайр гаргийн нэстэг тав байдаг гэсэн ямар ч лээс. Хоёлаа хамт явах уу? Явъя л та. Тэгээ тэнгуү чи одоо тэр мэрэг чинь ингээ би очиод уулаа харж байгаа. Тэгтээ ингээ яг чат GPT-гээс энэ яад юм бэ? Тэгээ нөгөөх нь яж хах тэгээ ерөөдөөс тайлбарлахгүй нэг юм сонь товчхон тайлбарснаа ингээл өмнө ярьжсэн юм юмтай ойлж мэдэж. Чиний нөгөө юуны үндсэн дээр чам чи нэг тэгж ярьжсэн да. Нэг юм нөгөө ямар илгэмсүү атсвэ гэдэг шиг заримдаа. Тэгээ би чи наадхаа чи зүгээр Википедиа шиг чи ингээд хэрэгтэй юм зүгээр олон юм орчилгүй чи дунд би чиний дүгнэлтийг ерөөсө сонсмооргүй байна. Тэгээд хэрэлтэж мэрэлтэй тий. Тэгээд тэр чинь ингээд харангуйтай ингээд би жишээ тэр нөгөө нэг юм тойруулаад нэг баахан одоо нөгөө нэг юм гигантнууд ч гэдэм үү ахтууд ч гэдэм үү тэрийнхаа нөгөө зургийг ингээд бишээ нөгөө нэг юм сэлбэрийг ингээд хийсэн маш бүгднгийнхэн царай зүсэн айгуу тийм авах юмгүй болцсон тэгэл одоо хөөр юу тохиолдсон юм болдоо тэр ч бодож нэг тийм харахгүй хүмүүс бол үнэхээр харахгүй л юм л. Гэтэл гоё болохоор үстэй хараад тий. Ямар гоё барилга вэ? Үү хий тийм ямар араа гэсэн гарах нь айгаа ойлгомжтой. Одоо түрүү манай найзтайгаа ярьсан чинь тэр нөгөө нэг охинтой үргэжсэн гинэ. Тэгсэн чинь тэр охин ингээд Дэвидийн баримлыг анх удаа хараад уйлсан гэж байгаа байхгүй. Тэр нэг ямар баримл вэ? Нөгөө Микеланжелогийн нөгөө нэг юм Дэвид гэдэг нэг баримл хэлдэг чинь юм шалтан залуу. Алдарт. Тий алдарт. Тэгсэн чинь тэрийг хараад уйлсан гэж байгаа байхгүй. Тэгээ мань нөхөр болохоор ингээд харчаад ингээд юм хараг. Нэг залуу нэг ягаад тэгээд тийм юу болж байгаа байхгүй. Яг тэр минь нарийн ширийн юм насаг. Тэгэхээр энэ чинь ялч нэг юм жоохон бас магадгүй соёлын ялгаа малгаж байгаа юм байна. Би ч юм бол өстой Итали барилга уран баримлын талаар мэдгүй шүү дээ. Гэхдээ би сайхан нэг аним үзээд Love Through Prism гэд призмээр хайр харагдах гэд тэрэн дээр болохоор нөгөө гол дүрийн Япон охин нь Лондон руу зураачаар сурахаар яваад гэхдээ маш сайн зурдаг. Тэгээд нэг тийм өрнөж байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээр нь болохоор бас нэг ялгаагүй нэг Япон юм баримл хийдэг залуу. Тэгээд яг Лондондоо болохоор яг нэг хүүхэд твэрсэн юм шиг нэг юм баримл хийсэн юм аа. Би тэрийн нэрийг санахгүй яг тэрийг Итали нөгөө нэг юу л ахаата нөгөө нэг Мэри нөгөө Есүс гэдэг юм. Тэр чинь бүр хаасаагүй байт юм биш үү? Харин тийм гэсэн. Одоо нэг галерей ороод үзсэн чи тэр галерейгийнх нь баг тэр нэг өрөөнд дотор жишээ нь яг тийм адилхан зураг ингээд түн бомороо. Тэнгүүд магадгүй би зүгээр тухайн үед ойлгохдоо магадгүй нэг зураач болох нэг шалгуур нь баг тэр хоёрыг зурах байсан болов уу тий. Одоо жишээ нь ингээд манад болохоор ингээд за би зүгээр төсөөлүүлээд бодохоор ингээд ийм бурхны зураг зурдаг юм тэргээд хүмүүс идэг штэ тий амар одоо үнэтэй ч гэдэг юм уу тэр нь бас ингээд мангар хүч шаарддаг энэ тэрэгэл нэг тий яг тэрнтэй л адилхан тэгээд ингээд чи одоо жинхэнэ зурааж болох юм яадаг ч байсан дээ тий нэг тиймэрхүү байгалах бас байгаа. Тэгээд тэр нөгөө аним дээр нь ингэдэг байхгүй яг наа чин баг зүг баха яагаад гэхээр нөгөө тэр чин Лондонд болж байгаа штэ өрнөл нь тэгсэн чин нөгөө тэр баримлчин залуу нь харж агаад хоох ямар гайхалтай юм бэ гээл тэгсэн чин нөгөө залуу нь болохоор бодит нь болохоор эннээс хэд дахин гайхалтай хааны дин гэсэн чинь Италид Италия гэх. Тэгээ Итали юу ч гэсэн энийг нь би хайж үзэж байгаад Итали бол үзнэ гэж бодож байгаа.
Рокко макол. Тэгээд нэг мэдхгүй нэг юм барилга байд юм шүү. Милано мэдхгүй. Миланд байгаа Флоренцд байгаа тийм. Тэр Дуомог ярьж байгаа хаа. Дуомо тэгээд нөгөө колен л хүмүүсийн яриад байдаг. Тэгээд хар өнгөтэй нэг амар. Тэгээд хар өнгөтэйч биш нөгөө нэг одоо Marvel ч юм лээ. Юу штэ. Чулуун Гялтгар хар гэж. Би яг орчуулж ирсэн маа зааж энийг мэдэхгүй бол. Marvel юу гэнэ? За мэдгүй билүү мэдгүй. Тийм тиймэрхүү нэг гандаг. Тэр гантгийн чулуун өөрөө жоохон тийм нэг саарлтуул өнгөтэй юм байлээ. Тэгээд нөгөө нэг одоо байгалийн ямар нэгэн үзэгдлээс тий бороо шороо ч юм уу тийм илэгдлээс ер нь улбатай л хар болсон л юм байлээ. Тэрнээс нэг анхнаасаа нэг юм амар сүртэй хар байлаа бол хий гэж бодог юм шиг байлаа. Би тэгж болохсон. Наа чин тэгвэл нэг once you go black you never go back. Шал өөр юмтай болчихлоо. Аватар үзээ манай найзаас тэгэлсэн ш. Once you go blue you never come back. Юу гарууд нэг гадаад охинтой болол гадаад гинэ. Хар гаргийн найзхэнтэй болол шууд төрсөн нутгийг орхиод идэв. Яг уу гэтээ бас тэр харин хэрэгтэй хөлтөл байгаад байгаа юм чухал ах л та. Тийм. Гэтээ нөгөө манай ихин ах чинь сүүлд 2 дугаар сизон дээр нь бас үзсэн үү? Саяны сүүлийн нөө. Тийм сүүлийн сизон гинэ ангийг нь. Тэрэн дээр чинь нэг хурандаа маягийн залуу нь бас нэг найз охинтой болоод шууд урваа шаашдаг. Fucking aliens гэдэг гэл ярьжсэн зүгээр. Хүмүүсийг хараад идэг гэж юм. Харин тийм. Амар хурдтай. Жоо гимшэд нөгөө хүмүүс амар дуртай гоё байсан гэдэг би яг үзэж байгаа дундаас нь утсан. Гэхдээ гол нь асуудал нь 2 дугаар ангийн үзег байсан аахгүй. Дөнгөж би нөгөө зарим юм ингээд ойлгохгүй ингээд байж байгаа. Тэгээд унтцсан. Тэгээд гол нь ингээд дектер гоёын уул нь мэдрэх гэ дахиад үзье гэхээр дахиад нөгөө тал хүртлээ үзье. Дахиад унтах гэдэг. Дахиад үзсэн гэхээр нэг юм амар буруу юм болох гэдэг байгаа байхгүй. Тэгээд дараа нь энэ кинон дээр бас айгүй мэдрэмжгүй болоод байгаа асуудлууд юу вэ гэсэн чинь тэр нөгөө Dune 2 гарахад би нэгийг үзэж амжаагүй байжсан байхгүй. Тэгээд өдөр нь би ингээд Dune нэгийг үзчихэд тэгээд орой тэр яг нэгээ 5 цаг болж явах дуусаад тэгсэн 6 цагаас 2 дугаар ингээд үзсэн бас унтаашаа. Би бол бас ялгаагүй. Аватарыг би бас нэгийг бүр жоохондоо л үзчихсэн шүү дээ. Анх үзэж байхдаа Аватар 2-ыг би бас бүр үзэж байгаагүй заяа. Гэтэ Аватар 3 мэдхгүй тэгэл тийм нэг юм ухаж ойлгоод төрхөө ойлгохгүй л үз. Тэгүн дээр би бас нэгийг нь үзээгүй заяа. Хүнээр тайлбарлуулж агаад 2-ыг үзээд. Гэтэ ялтчгүй синематик талтай бол гайхалтай юу вэ тийм. Тэр нөө сүүлд нөө юуны фантазиг нь тоглолт болоод тэр киноны хөгжмийг явдаг хгүй. Яг нөгөө нэг амар тэр кино гэж юу нэ? Тий, юуны. Тэгсэн чинь нэг юм хүүхэн орилоод нэг дуулдаг штэ. Нөгөө нэг амар хүчтэй хоолоод байгаа нэг нөгөө нэг тэгээ бити цаашаа үргэлжлүүл гэсэн тохиох байхгүй санаач тий. Гэтэ тэрийг нөгөө нэг хин ихч дуулсан юм аралжангой ихч дуулсан байхгүй. Алсан зүгээр түүмрийн тавиад галын насаагаад маа хүчгээл алруудаа гэдэг. Чигчээ хоолоо гоё сэж. Үнэхээр аимшигтай гайхштай. Хүчтэй болоод. Алчлаа. Ана чи ямар ана гинэ таньдаг юм шиг. Багасаа үзсээр байгаа. Ихч чинь ямар дуудуулаад байдаг вэ? 18 наснаас. 17 лөө. 17 би Xтэй хамт хийдэг байлоо. Ганцаараа болчихсон. Ганцаараа дууддаг байлоо. Миний нэндан 17, 18, 16. 17. Наад дуучин гэтээ миний нэндан. Тийм үү. Наачан гэтээ миний нэндан өмблөө. Хойж болохгүй 20-наас хойж болохгүй. Бүр төлөвөний дуу. Тийм. За стен буруу хэлж болох. Амар мэдээ шиг л мэдсэн баяраад. Хорж болно, хэлж болохгүй. Гэсэн чигээ тий. Хорж болохгүй. Наад энэ яриач нь үргэлжлээ загалахгүйсэн тийшээ явж. Киног тэгээд ухрааж үздэг юм уу гэж. Би нөгөө нэг юу Marvel-ийн мим бит штэ. 3 Spider-Man-тэй. Тэрнээс би ухрааж Marvel-ийн кинод үзчихсэн. Тэр юу л та яг бас нэг зарим юм ингээд нэг ойлгох гээд яхаар надаас тэр жоохон ингээд ядаргаатсан. Одоо нэг юм үзэх гэхээр зэсээ нэг юм үзэх гэхээр л энийг үзэх бол ойлгохгүй. Яа холбоотой ядаргаатай тэр ингээд ойлгох гээд одоо сайн нэг Knights of Seven Kingdom гэдэг кино гарсан шүү дээ тий. Би жишээ нөгөө нэг Gothic юусоо үзээгүй байхгүй юу? Ингээд энэ тэндээс нь л би хайлтаарсан тэр шиг үзт юусоо үзээгүй. Тэгээд тэгсэн чинь ингээд
би яг энийг одоо ойлгохын тулд готыг үзэх хэрэгтэй болов уу ёсгүй болов. Тэгээд чинь бас нэг хагастай үзэх чинь аягүй хэцүү нэг эн чинь дундуур нь тэр нэг элдв янзын символ нөгөө камео тэр юмнуудын ойлгоо үзчихмээр идэг. Тэгсэн чинь яг үндэ тэр юмд ингээ санаа зовж байна. Гэхдээ яг үндэ кино үзэх зав нь хаана байгаа заримдаа. Гэхдээ чи завгүй байлаа гэд нэг амар хийж бүтээгээд байгаа гаяач тэгээ нөгөө нэг яваад ч нөгөө нэг энэ долоон бор шаацгаатай биш ээ долоон бор өндөртөө доглон шаацгааг нөгөө нэг алсын газраас тоос гаргадаг туурайч нь хаана байна алтан тайсаг юм хууг мөргөдөг ивэрч нь хаана байна ац минь гээл яг ер нь үнэш тэгэл тэгж бодохоор өөртөө цаг гаргах хэрэгтэй л тэр тэрэлтэн дунд сайхан тэр би бол Marvel X-Men эдэртэй кино ерөөс үзэж байгаа үзэж байгаа юм биш үзчихсэн л та гэхдээ бас яг санийх шиг ингээ дараалал ерөөсөө тэр бүр үнэхээр дарамт тэгээд яг ингээд мэдхгүй байж хахад яг нэг мэддэг баг нь гарч ирсэн олон юм хуцаа шаачсан чи үзэж байгаагүй гинэ зүгээр нэг ангаараа ингээд за ингээ ухраад үзвэл бас яг тэгтээ амар олон цувралгаач тийм гутан дундаас нь what if гэд Google-тэй болгоцсон. Тэгснэ Loki-гийн тустай ингээд бүр 2 season юм кино. Энэ хэсгийн чи комик кино школ ойлгохгүй гэж. Шууд комик эсвэл тэр Loki-гийн тэдгээр анги дээр гардаг мардаг гээл заяа. Эсвэл тэр мэдгүй сүүл рүү бүр амар олон Google-тэй болоод нөө ямар дөрвөл мөрүүлээ мэдгүй. Тэгээд яхаа жахаа цалсан л да. Би тэгээд ойлгохгүй юм аа. Харин уулын багш ойлгоод ах юм байхгүй штэ гайгүй штэ л үзчихээ. Тэгж тэгж жаад дотроос яг нэг хүн гарч ийн. Ам биш заяа биш. Тэгээс сүүлдээ ингэж яасан чи яг кино шинэ юм үзэх гэсэн чи залхуу урчмаар нэг хуучин үзчихсэн юм а дахиж үзмээр санагдчих магадгүй. Яг тэгдэж штэ. Би бас тэгдэж шинэ кино үзэх гэхээр ямар ч юм байх юм лээ гэснэ өмнө үзчихсэн Gatsby гээ дахиад тавиад ддаг байхгүй. За хоёрын амьдралыг өөрчилжсэн ном юм уу кино байна уу? Өөрчилжсэн. За цагаан толгоогоос гадна гэж. Цагаан толгоос ABC цагаан. Гэхдээ өөрчлөж явах та тэр одоо яг өөрчлөсөн юм өөрчлөгдөв юм уу? Тэр их ч одоо хэлж мэдгээд аягүй хэцүү шүү дээ. Ер нь бол юу вэ? Арьс өрөнтэй Мадонна гэдэг нэг номноос олж би нэг уран зохиолд орсон тал байгаа. Тэр гоё зүгээр нэг амар сайн мэдэхгүй байжсэн чинь тэр үед дүнгэж гарч ирсэн байсан. Битүү хүмүүсийн фэйсбүүкээр сэвэдэд төгсөхгүй юм. Тийм шүү дээ. Тэгсэн нэг юм лалрын гонигтай постууд. Нэг 18 он 19 он. Би 19 онд анх уншижсэн. Тэгээд дүнгэж нэг юм лалрын нэг юм балиар имшилтүүд аягүй их явдсан шүү дээ. Нэг юм гутранг те. Тэгээд тэр чинь би ингээд нөгөө нэг номлол бүрт ингээд явжсэн чинь нэг юм аз жаргалын гашуун дурсамж цаг хугацааны ирэхээр мартагдах хэдий алдсан боломж санаанаас гарахгүй санах бүрт гүн харамсал төрүүлнэ гэх. Зүгээр. Тэгээ бүр энэ бол трама аахгүй юу. Тэгээд бүр чэйдэлсэн байгаа. Тэгээ ингээд уйсан чинь тэр чинь ингээд бүр гэхдээ би амьдралаа гэдэг тиймэрхүү мэдрэмжээр нь авч үзсэн тохиолдол хаврахгүй юу. Гоё юм дээ тэгвэл тэр. Тэгээд ингээд тэр үе чинь бас би нөгөө яг өсвөр насмаас ийм орол ид яг нөгөө нэг юм яг гоё шатаг үе дээр явчихсан. Тэгэл тэрэн чинь живэл уусаал тэгэл дараа нь юу лээ бас нэг Норвегийн аймад өнгөж гарч ирлээ. Тэгэл сайхан агуу их попралтын солиорч гисэн. Тэгэл одоо чи нэг уншсан тийм чиг ярнэстэй. Бас нэг яг уншсан бол нэг хүн амттай Феликс мэрч юм шиг. Ахтай хүүхдийн л зандаа хөрх юм. Тэр нэг тийм дээртэй юм байна. Дараад юу байна? Яг энэ нааша сонох болов юу юм? Микрофон уулын сондог гэдэг чинь тэгтээ чи хүрхэн үү? За тэр онд би ярьж л бай гэхгүй. Гэтэ би нэг тийм амар өөрчлөлт авч ном юу яаж байгааг баха гэж бодоод хахад яг уу номын чинь бол би тэгтээ та хоёрыг бодвол сүүлд номд орсон байгаа шүү дээ. Тэгээ ном кино гэхээр үгүй нэг юм өөрчлөлтжсэн байхгүй. Чамд байгаа юм. Би зүгээр асуултаа л бэлдсэн. Чамд байгаа юм тэгтээ. Надаа юу асууснаа бодоноос тийм яг бодохоор асуулт наач нэр юм боллоо байхгүй юм боллоо зүгээр яг уу ойлгож авсан юм бол байгаалах тэрнээс яг бүр нэг ном уншаад өөрийнхөө амьдралыг өөрчилчихсэн юм бас нэг өөрчлөх гэж нэг ном уншаад байгаа юм бол байхгүй шүү дээ яг уу би нэг хамгийн ChatGPT-г асуултаа уучлаарай за ChatGPT чи ер нь ойлгохтой бэлтгэхгүй аюу санаа харин тийм яаны хамгийн анх би тэгтээ нэг 2 жилийн өмнө харизмыг уншиж эхэлжсэн. Гэтэ амар тэний номоор эхэлсэн юм шиг санагддаг. Өөрийгөө амар өөрчлөх гэж хичээсэн гэх юм уу. Гэтэ тэр ном дээр бол яг нэг тийм би өөрийгөө өөрчлөж тахаар юм бас байгаагүй. Зүгээр нэг амар би ч нэг дууга мууга хүн штэ. Гэтэ тийм хүн ч гэсэн харизмтай болж болно гэж бичсэн нь л надад төрсөн баг.
надаа ихтэй тэр номноос яг үлдсэн би тэрийг чинь 15 тад амар жоохон уншсан. Тэгээд тэр чинь угаасаа ямар ч мэдээллийг шүүлтэргүй авдаг үе дээр байгаа шүү дээ. Тэр үедээ уншсан чинь надад ганц л мэдээлэл нь ингээд хүрсэн. Тэр нь болохоор ингээд юм анхаарал төвлөрөл амар чухал гээд. Тэгээд би ингээд нүдэн анаад хөлөндөө ингээд хөлөө мэдэрдэг. Би одоо л хэрэгдтэй туршиж жоох хэрэгжүүлдэг гэх юм уу. Тэр бол бүр яг болдог тий. Нөө амьсгалаа мэдрээд орж байгаа гэд тэгэхээр яг л яг анхаарал төвлөрөл. Яг нэг тийм толгой ингээд амар их бодолтой болоод ч юм уу ингээд яг мундахжсэн чинь ингээд баах юм боддол эрэгтэй эмэгтэй хүний хоолой уртлан сонсдол кино бараг тэрхэнд яваад ээж хахад ингээд би ингээд бодож байгаа л за хөлөө мэдрээ. За жида дээдэл яаж ийн. Дээдэл нэг бол хэрэлдээд нэг бол нэг орд ирнийхээ харин за тэр ер нь бясалгал маягийн болоод байгаа юм шүү. Тийм. Тэгээд яг дээд айлыг сонсоод эхэлсэн чинь нэг хэрүүл болоод би тэгэл за зүгээр за энэ хажуу тэгэж тайвширдаг. Тэгэл ээж байгаа л ингээд чимээг болчихж байгаа шүү. Наач нөгөө юу юм шүү нэг хэцүү заан чи хэцүү үл гадаа гараад гоё агаар амьсгалчихсан чинь гадаа нөгөө яг нэг юм нөгөө цастай шуургатай утаатай нөгөө Улаанбаатар одоо мэдгүй Оросын нэг бүтггүй хот идэж тэгээд тэгэхээр надад нэг гоё санагдаад. Тэр чи тайвшрах гэж ашигладаг гэсэн үг юм уу? Тийм нөгөө бодлоосоо салах гэж юм уу? Тэгэнгүүт ингээд амар юуч бодохгүй болоо. Одоодоо төвлөрөхөд тусалдаг гэх юм уу? Тэгэхээр чинь ингээ орой ялангуяа нэг 12-оос хойш ч юм уу яг нойр хүрхгүй байх үед л бүр ингээ өнгөрсөн бодогдож байгаа ирээдүй бодож байгаа юм. Тэгээл яг одоо дээрээсээ байдаггүй шүү дээ. Тэгснээ ингээл толгон дотор чи айгүй олон бодлууд ирэлтээл. Тэгээд нэг тиймэрхүү зүйл хийчихээр ингээ айгүй тавьшаад тэгээд нойрч хүрээд тэгэл ер нь тэгээд би ихэн бодоод байна да. За унти гэхэр унтчихдаг. Би бол яг ажил дээр хэрэг тэгэж яд ч та анхаарлаа төвлөрүүлэх гэж л ашигладаг. Хэрэлт. Тийм тэгэхгүй болоос хэцүүртэй ажилтай шүү дээ. Анхаарал төвлөрөхгүй бол юм гарахгүй байгаа. Тийм ялангуяа. Тиймэрхүү юмны талаар ингээд нэг уншаад яг ихэнхдээ би бол хэрэгжүүлж чаддаг байхгүй. Ер нь хэрэгжүүлдэг. Тэгэл яхаа ташаашаа. Тийм. Яг би ихтэй тиймэрхүү хувийн нэгжлийн номнууд их бол ихэнхдээ нөгөө нэг юуны Little Miss Sunshine гэх кино санд ордог байхгүй. Тэгээд дээр чинь үсчихсэн үү? Нөгөө нэг аав нэгэд нэг бүтгүү багийн баяжих 9 үе шат мат энэ төргээд амар ном бичиж ясна. Нөгөөтгөө хөвлүүлэх мөнгөгүй энэ тэнд хүн амтан гуйлагчлаа царайчлаа яваад байдаг шүү дээ. Бүтггүй тэгээд мэдхгүй. Яг ингээд яг нэг юм тэр чинь нэг батлагдаагүй үнэн худлаа. Яг мэдээж өмнөхөө нэг тодорхой хэмжээнд жишээ нэг юу гэдэг юм. За яг дотоод эрхтнээ хэрхэн ирүүл байлгах вэ сэдвээр ямар нэгэн эмч хүн яг нэг тиймэрхүү жишээ нь хөдөлгөөн химээ гэл нэг ном бичгээд бас байж болж байгаа асуудал. Дөнгөө зүгээр нэг юм Америкт одоо дурын нэг фермер тэг нэг сонин ном бичээл нэг юм өөрөөхөө нэг юм дураараа тий дураараа яа гэдэг нэг манайгаа загдаа ах шиг хилдэг шиг тий. Тэгээд тэгсэн яг ч тийм Нью-Йорк Таймийн бест селлер гэдэг талрыг өгөөд бүгдээрээ тэнд нь итгээл тэгвэл эндээс л юм сурах юм байна. Мэдхгүй амар тийрээтэй тэгээд одоо тэр тэгтээ амар би сурна би нөгөө бас яг жоохон бахта яг тим номнууд нөгөө юм читиг инктиг гэх нэг заадаг номнууд уншиж байгаа. Тэдний угаасаа тэгээд судалгаан дээр баг байхгүй. Тэгээд ийм энгийн залуу гэл бараг тэгэж эхлээл би залуутай ихсэн. Тэгээд нөгөө санаагаа дэмжих юм ингээд зүгээр кейс байж идэг. Тэгэнгүүт ялтчгүй юм гоё судалгаатай шинжилгээтэй тарих хэрхэн ажилтдаг вэ ч юм уу те. Яг тийм ийм тооцоололтой шинжлэх ухааны үндэслэлтэй. Гэтэ заавал бүх юм шинжлэх ухаан байх ёсгүй ч гэсэн яг авж байгаа мэдээлэл нэг уус суурьтай байх юм байна. Хүнд юм заах гэж байгаа бол жоо тавьчихтай. Суурьтай хэвчтэй. Тэг яг л мэдхгүй дээ. Энэ надад яг тэр одоо хувийн хөгжлийн номоор илэрж гарч ирсэн галзуур бол одоо сошиал руу орсон. Тэгээд яг Threads бол надад арай л амар сайн. Яг Threads ч юм бол илүү нөгөө нэг хүмүүсийн Facebook дээрээ бичиж чадахгүй юм гаргадаг газар. Ингээд тэнд ингээд яг өөрийнхөө одоо үндсэн аккаунтаараа юм бичиж байгаа хүн баг ховор ирнэ хараад тахад. Тэгээд дээрэс нөгөө нэг юм Vibe нь угаасаа за Twitter болохоор нэг тийм яг хөгшин ах нарын нэг ус төр ярьдаг нэг юм өөрийгөө нэг тийм ухаантай гэж боддог хүмүүсийн цуглуулга байдаг шүү дээ. Тэрээс болохоор өөрийгөө нэг тийм амар юм spiritual гэж боддог. Амар юм өөрийгөө амар deep одоо боддог гэж боддог хүмүүс ингээд. Тэгээд гэхдээ яг тэн дээр одоо уншиж байгаа тэр нэг юм ялангуяа нэг ихчнэр одоо араар тавьсан наануу цаана юмаа бичсэн. Тэгж нэг стресс гарга. Ээдгүй тэр хүмүүсийн дотор юу болж байгааг мэдэхгүй. Тэгтээ бас амар тийрээ тэлэмшүүлдэг. Тэр болно хээ.
амбраг тэн дээр яг Threads дээр ингээд нэг хүмүүсийг ингээд талцуулаа хэрэлдүүлж байгаа тийм постууд гэдэг чинь тэр мөрөөс уужж байгаа гэж байна. Доош нь комментинг болоо. Би хаяа би орж зүгээр ац гэж бичсэн нэг хүү. Яа. Dark штэ dark. Гой. Тэгээ яг тэгээд тэр нэг хувийн нөөцлөгээд ярьжсэн тэгээ ханаа нэг надад зүгээр энэ зөвлөгөө зааж байгаа хүмүүс тэр ингэ сонио одоо хятад чи тэр тухайн салбарын мэрэгжлийг эзэмшээг бол тэр юмар чи инфлюенсер болохгүй шүү. Шоронд хийшүү гэдэг жилээ. Тэр ихтэй яг нэг талаас бол яг үнэн одоо хэрэгтэй юм шиг заяа. Одоо ингээд ийм хинж мэддэхгүй нэг багийн гарч ирэл ингээл ийм хүмүүст худлаа мэдээл тараагаал тархийг нугаагаал тэгээд манипуляц хийгээл тэрүүгээрээ бизнес хийгээл мөнгө олоод баяжаал. Тэгээ тийм бол яг нэг талаас тийм. Гэхдээ нөгөө талаас бас үнэхээр хүн өөрийн зарим нэг сэдвүүдээр хүн хардаж болно. Одоо эргэлзэж болно тий. Жишээ нь одоо юу гэдэг ковид гэл яхад ковидыг чи ер нь ингээд юу яасан юм биш үү лаборатори зохиогоо тараацсан юм биш үү энэ тэр одоо бас хувилдааны онол маягийн юм явж байгаа шүү дээ ингээд ковид гарч ингээд дэлхийн нэр хүмүүсийг ингээд айцад автуулж араас нь тэр QR код одоо юу гэдэг элдв янз яг нэг хүмүүсийг илүү юм юу яах дижиталчлах одоо дижиталчлах илүү хянах тэр юмнуудаа илүү туршилтаа хийсэн яг хятад одоо яасан мас энэ тэр яг дээрэс нөө ковидын үеэр чи хамаг бизнес хаагаад дундаж давхаргуудаа сайхан сөрүүлээ хийсэн тэгээд нөө том баян хямралын үеэр ч нөө баян компаниуд нь улан баяжаа томорчдөг. Тэгээ нөө дундажаас доогоорсон тэгээд завчуулаад алуулаад дууссан. Тэгэл мэдхгүй яамарч. Ковид гэсэн чинь чиний нөгөө бичлэг санаанд орсон. Гэтэ тэр хувилдааны онол дээр Bill Gates-ийг гэж нэг юм яриадсан та харсан уу? Мэдгүй Bill Gates яасан. Яг гоо би нөгөө Bill Gates-ийн сайхан нөгөө Epstein file тэрэн дээр ороод юм болоод байгаа шүү дээ. Тэрнээс өмнө болохоор угаасаа амар саяны би тэд ярахаас өмнө нэг ярьжсэн шүү дээ. Амар сайн хүн wipe-тай гээд юм штэ гээд. Тэгээд би яг нөгөө YouTube дээр нэг TED Talk-ыг үзчихсэн чинь одоо 5G гэсэн юм татамжаас болоод ер нь бол юм одоо цар тахал гарах магадaltaй гээд ерөнхийдөө корона гарахаас өмнө хэлжсэн. Гэтэ коронавигоос өмнө өгсөн мэт юм аа нууч. Bill Gates үү? Тэ. Epstein-ийн яриад Bill Gates одоо юмд байгаа. Epstein ч болохоор 19 онд өгсөн. Epstein 19 онд өгсөн. Өгсөн гэж яриад тэр шорондоо өгсөн гэдсэн шүү дээ. Тэр ч өгсөн л дээ. Bill Gates юу гэж өгтөө би саяхан хэрэг нь гараад уулчлахгүй ч байгаад харин тийм ээ би нэг орос охинтой унтцсан юм а гэж хөрх юмд хийсэн л шүү дээ. Хитэн. Зяач. Тэр унтсан гэлцсэн юм. Яаж жоохон нэг толион бантан болчихлоо шүү. Амьд байгаа л гэж. Эмээвөө бисаагуур сүтэ будаж хансан байна. Ширтгэн дээр хин асгасан бэ? Хажуу айлын бадмаа. Яагач бадмаа тийм. Бадмаа. Тэгээ бадмаа нэртэнгүүд сонсох юм бол яар. Одоо нэг Epstein өгсөн болов уу? Тэр Karen бас жогноотой гэж магадгүй л дээ. Тэгээд би ихтэй саяныхыг хальт дуусгачаа. За. Тэрэн дээр тэгээд нөгөө Bill Gates чинь нэг TED Talk дээр юм ярьжсэн шүү дээ. Тэгчээд яг нөгөө яг саяных шиг лаборатори хийжсэн гэдэг. Өөрөө. Тийм. Трамп. Тийм бах уу? Ер нь тэр хулгайчуудын толгоноос ерөө тийм ойлгохтой юм бах. Би заримдаа бодсон одоо ингээд ийм цөмийн зэвсэг өмсөг одоо тийм болгосгоч бууч ингээд гой юм зөндөө хэлнэ шүү дээ. Гэтэ яг үндэ муурны харшлыг бүрэн идгээс нь нийлж чинь байна уу гэдэг ч юм уу ингээд. Ха ер нь нэг тиймэрхүү талын юм чинь жоохон хэцүү шүү дээ. Тэгэл мэдэхгүй. Яг одоо орчин цагийн үеийн би ихтэй бодно мэдээдтэй сонсохоор угаасан юм нөгөө юм баста ямар муухай байлаар гаж хүн ёсноос энэ дээр бид нар тэг цангадсан шүү дээ. Гэтэ яг цааг жоохон түүх судлаад тийм бүхэл цаг үед угаасаа л хүн төрөлхтөн дандаа тийм одоо аль эртний дээр үеэс одоо жишээ нь ингээд биеийн үнэлэх гэдэг чинь жишээ нь амар эртний мэрэгжил байгаа байхгүй жишээ нь ингээд бүр аль 2600 жилийн өмнө илүү нөгөө нэг Вавилоны нөгөө Хамурапийн хууль мойл энтергээд байсан гэдэг яд шүү дээ. Тэн дээр жишээ нь ингээд ийм биеийн үнэлэгчдийн ярилцааг зохицуулсан хэсэг байдаг энтергээд. Тэгээд тэр нэг ийм хоёр хэсэг хуваагдсан. Нэг нь болохоор жоохон сүмтэй хамааралтай, нөгөөх нь хамааралгүй хүчлээ мэдгүй юм сонь. Тэгээд ч одоо нөгөө нэг ийм юунууд ер нь альва нэг юм нөгөө элит том одоо эрх мэдэлтэй мөнгөтэй хэсэг нь бол дандаа л угаасаа гаж бицдаггүй байдаг угаасаа. Тэр нь бас нөгөө нэг хүний амьдралын нөгөө нэг энгийн допамин авдаг хэрэгцээнүүдийг бүгдийг ингээд авах боломжтой болохоор угаасаа уйдаа залхаад жишээ нь юун дээр за тэр рамамын үед бас зөв заваа юм зөндөө байсан юм шиг байгаа заяа. За тэрийг яриахаа болиг гэхэд тэр манай Юан улсын үед мөд жишээ нь ингээд ийм лалрын зөндөө байсан гэж байгаа хгүй. Юан улсын сүүлчийн хаан тогоон төмөр
1333 за 13 настай хаан ширээн зугаад 30-аад жил хаанчсныхаа дараа хятадаас хөгдөөд ингээд балараад явж байгаа шүү дээ. Тэгэхэд ингээд тэнд ингээд цаатахыг чинь ер нь бол тэр нэг архитарс одоо хүүхэн шуухан элдв янзын юмд ер нь донтуулаад ингээд тархинд бадцсан хажууд нэг ки гэдэг нэг солонгос хатантай байсан. Тэр бол ингээд жинхэнэ ордонд хорд найруулдаг ингээд гайгүй жанжин менжний ажлаас нь хусдаг өөрийнхөө талын хүнийг тавьдаг. Тэгээ дээрэс нь бас нэг төвд лам байсан гэж байгаа байхгүй. Тэр нь болохоор ингээд жоохон юм гажиг юм секс мекси юм хаанд зааж өгч мөгтөгтэй ингээд нэг тиймэрхүү. Тэгээд тэр чинь нөгөө нэг өмнөд нутг мотогт ингээд бослог гарч мараад ингээд ацраа байж хат чинь тэр хаан бол ингээд ордондоо баг групп секс микс явж хийжсэн ч гэдэг. Яг ингээд ингэнгүүт одоо нөгөө нэг хүмүүс ингээд нөгөө нэг уурлагддаг байхгүй ингээд чи өстө энэ Монгол төв юмгаа доромжлоо үгүй ер нь нэг юм үннээрээ сайхан шүү. Тэр чинь яг ингээд үнэхээр тэр чинь бас нэг тодорхой тэр тухайн үеийнхаа сурвалжч мичиг Яан улсын судар, Мин улсын судар модорч тиймэрхүү юм дээр ингээд бичээстэй ингээд дурддагдаад ингээд өнгөрцөн. Үнэхээр л тэр үе чинь ингээд ийм уралдалт ороотл баларлынх нь үйл юм чинь тэгээд угаасаа ойлгохтой байгаагүй л угаасаа ойлгомжтой шүү дээ. Тэгээд тэгэхэр чи угаасаа тийм байгаад тахалч бид нар ч одоо тийм ямар ч юм. Нүг зүгээр л яг баг байх сургуульд ороход ч тийм бид нар ингээл за ингээ 2 дугаар дайнаас хойш ингээд ингэс юм аа. Одоо 50 тогтсон юм аа. Ингээл ингээд юу гэдэг нэг ардчлалын өвсгөл одоо ингээд тэгээд нүг бид нар нэг тийм арай нэг тийм жоохон юмыг нүг гэгээлэхээр харж бид нар тэгэж яасан. Гэхдээ яг тэр одоо нэг хөөсөн ч гэдэг юм уу юмны одоо ингээ хаграад задраад ихнээсээ ингээд яг тийм. Гэхдээ энэ бол их амар яг хүн төрөлхтний түүхэнд бол нэгтэй амар цоо шин үзэгдэл бол биш юм шиг байна. Тэгэхээр битээ тийрцгээ гэж байна. Юу гэсэн чинь. Яг өөрөө тэр тухай бодчихоо тэгээд хүн амтан битээ тийрмээ. Тэгээд тэр нөгөө нэг эртний тэр нөгөө нэг омог момгуудын зан заншил мэжл гэлээ хайж маях юм бол эндээсээ гач юм зөндөө болчих. Ер нь л хүнээс янз бүрийн юм гарна шүү. Зия тийм ээ. Одоо тэгтээ нэр дэлхийн 3 дугаар дайман гэх тэр одоо нэр яах вэ? Мэдгүй тэр юу юм шүү. Америкчин Ираны баг сургууль дээр бөмбөг хайсан юм шүү дээ. Мөн задвар чи ер нь зөндөө олон баг сургууль дээр бөмбөг хайсан бах уу? Яа тэгтээ юу ирц хүүхдийн сургууль дээр тэгэж хандчих юм. Тэр их мэдлэлтэй тэр юутай хүмүүс чинь тэр мөрөөсөө өчүүхэн дээр хомсны талааны төдийч падли байдаггүй юм шиг байгаа. Тэгээ ер нь бол зүгээр одоо нөгөө нэг дэлхийн түүхэнд ийм том одоо хүчний шилжилт болох болгон дандаа ийм хогийн болдог. Одоо өнгөрсөн 100 жилээр жишээлх юм бол эхлээд юуны өдөр чи юу лээ? Британий эзэнт хөрөнгө гэж байжсэн. Тэгээд өвчтөн колонтой тэгээд эвэжсэн нэгдүгээр дайн дууссны дараа чинь тэр чинь ингээд дэлхийн хоёр хуваагдж байгаа хоорондоо гусалцж байгаа шүү дээ. Тэгэхээр чи ингээд Британий колониг нураачж байгаа. За тэнгуүтээ Османы эзэнт хөрнийг нураачж байгаа. Австро-Унгарын эзэнт хөрнийг нураачж байгаа. Оросын эзэнт хөрнийг нураачж байгаа гэл ингээд ийм хогийн юмдууд ингээд болж байгаа. Хоёрдугаар дайны дараа чинь ингээд тэгэхэд нөгөө нэг үлдсэн одоо өөр хин нэг чинь нураасан шүү дээ. Ямар ч тач Англи бол ацраад үлдсэн. Америк зөвлөлт гэдэг хоёр том супер павер үүссэн. Дөнгөж дараа нь 90 онд зөвлөлтийг устгаад энэ тэрийг л тэгэл мэдхгүй байд. Ямар ч юм дий. Гарууд ингээд байгаа хгүй яг том гүрнүүд нь хоорондоо шууд ингээд байлдахгүй заяа. Тэгээ нөгөө нэг дандаа нөгөө бусдын нөгөө дундын нутаг мотог дээр ингээд асуудлаа шийддэг нэг тийм хогийн заваа юм явуулга. Тэг мэдгүй одоо ер нь нэг жоохон Америк хятад хоёр жоохон үзэх гээд байгаа юм шиг. Яа тэгвэл бид нар за хэдүүлээ хөнх юм. Гэхдээ наач бас надад бол ингээд яг жишээ нь ингээд ийм бүх лалрын зүйлс дотор манид ингээд айгуу гол 50 байд. Яг манад эдийн засгийн масгийн лалрын төлөвлөнд бол орж ирнэ л дээ. Тэгтээ жишээ нь ингээд ойрхт орондод одоо 10 хэдэн улсыг хамарсан бараг дайн болох гэж чинь манид энэ чинь ингээд хэвийн боовоо сүлжээд дүүждэг цагаасараа сүрцэн одоо вартаар яах вэ маах вэ энэ төр гэдэг. Тийм нэг хөдлийн амар азтай юм шиг нэг хөдлийн амар техник юм шиг. Яг дайн болвол гоё шүү ямар юм бэ. 27 оны дараанаас жоохон хэцүү болох юм шүү. Дан гэхдээ яг бид ер нь дэлхийн түүхэнд яг тийж дайтаж тулдах үүргийн хангалттай гүйцэтгэсэн баха. Таалагчтай. Гэхдээ бүр үнэхээр нэрээ Чингис хааны үед юу лээ хүн амын 10% устгаад тэгээд яасан чинь баг нөгөө хүлэмжийн хий буусан юм тэр. Тэгэхээр ч Чингис хаан баг таноос байсан биш байгаа. Асуу юу яа. Тэгэхээр чин одоо бид хэдийн дайнд ачин болсон баха. Одоо тэгээд ер нь бол зүгээр Орос хятад хоёрынхоо аль нэгийг давраач шиг дунд нь сайхан ингээл андууд хамууд бороогоо за тэгсээ 3 дахь хурцын борлог модлоо за бүгдээрээ welcome андууд сайхан эдцгээ ууцгаа гэл тэгэл яг дотроо нэг ер нь манай тэгээд түүхий ацарсан үе чинь дандаа өөртөө тэнэгцснээс болоод ингээд юу атсан байт юм билий. Тэгэхээр хоорондоо яачихгүй бол тэгээд дотроо яачихгүй бол гайгүй. За хөнгөрий чамд асуулт байгаа юм.
Хөнгөрөх. Гоё аз жаргалтай болгох юм. Жохон. За энэ асуултууд донд юу байна вэ гэхээр хотын архитектур тухайн орны соёлыг илэрхийлдэг үү? Чи авирс руу ороолаа хөнгөрөө гэсэн. Наа чи би ерөөсөө архитектурын юм яригчилтэй юм биш. За тийм байна. За тэгвэл хэдүүл эсвэл гоё буцаад Италийн аялал руу ч орё л доо. Эсвэл хамгийн awkward Юу, секс үү? Окей. За awkward болж исэн явдал ч юм уу? Awkward болж исэн явдал. Awkward өдөр болгон л awkward шүү дээ. Тэрэтээ. Яг өдөр болгон. Яг нөө ямар явдал мовдал гэдэг нэг яахгүй л. За болцоо. Болцоо юу? Гэхдээ яг нөө мөрөлсөн юм да. Гэхдээ болцоо тэг цаг мэг төгссөн байсан ч тэгээд цаг үлээ 2 цаг үлээгээд тэгсэн чинь байдгүй тэгэл. За тэрийг ч одоо awkward гэх нь хайшин. Өөр ч одоо яг awkward болцоо гэд хэлчмээр юм чи надад юу байдаг лээ. Би ч одоо болцоонд их явдаг болохоор. Тэгсэн чи ингээ бүр яг цагаад хиллээд тах чинь нэрээ юм уу? Тэгээд гол нь ирээгүй шалтгаан би нэг найзтайгаа уулзаж байгаа оройчлоо гэсэн. Харин тийм. Тэгээд би тэрийн дараа нь өөрт нэлсэн чи өстө тэр үед наваа тэгээстэй мэстэй гэдэг. Уучлаарай л чи. Тийм. Өөр яг болцоотой холбоотой awkward юм чинь юу лээ? За чиний хобби юу вэ? Байхгүй. Хобби юу? Жишээлбэл эсвэл яг болъё гэж бодож байгаа хобби ч юм уу? Хөмөл сурмаар байна. Хөмөлж юу? Харин тийм. Чи одоо хийдэ. Одоо амар лалрын сонсогдох байхаа. Хийдэ. Гэтэ ингээд уул нэг техник нэг юм амьсгалаа хөвлөдөд хөгжиж байгаа тоолоогоор шахаж гаргах асуудал байгаа байхгүй. Тэгээд ерөөсө болохгүй байна. За өөр. Тэгээд хичээл хэрэгтэй байна. Тэгээд юу нэг жоохон банзан гитар дээр нэг 5 корд мэдэн тэрийгээ 6 болгомоор байна. Тийм. Өөр нэг одоо Юусти нүүдлээ чааж өгч байна энэ. Микрофон аваад тийш. Гэ намайг хин харж гэдэг шиг нэг. Харин тийм дүрсгүй бичиж байгаа болохоор дүрсгүй байна. Нэ дүрстэйс бол ингээл яваад. Орой л яваад байна. Хобби чинь нэг байхгүй байна. Тийм. Одоо тэгвэл стресс яаж гарах вэ? Стресс үү пив ууж гаргадаг. Нэрнгэс юм уу? Гүйс пив гэдэг чинь айгүй тийм сайхан зүйл шүү дээ. Би бүр ингэж яг пивний тухай бодохоор л миний сэтгэл зүрх ингэж хайраар дүүрээд ингэж гоё амар юм гоё болдог аахгүй юу? Ер нь ингэж яг пив гэдэг чинь 100000 жилийн түүхтэй хамгийн анх ингэж одоо юу гэдэг зүгээр ингэж нэг нөхөр ингэж ийм улаан буудаага торхон дотор мартцсан чинь нөгөөх нь ингэж исэл тэгэл магадгүй ертөнцийн дээр хамгийн анх ингэ пив үүсэл хин нэгэн тэрийг ингэж балгах мөчөд ямар мэдрэмж төрсөн болмол гэж боддог ч юм уу ингэ янз янзын юунууд төсөөллүүд ингээд айгүй хөтөг. Тэгэл ер нь угаасаа тэр яг юм нэг юм цоо шинхнэрээ байгаа тэр нэгэн задгаа пивийг яг газтай байхад ингээл гой залхилал ингээл араа ингээл араас нь ихэрж мөхрэл. Тэгээд пив унгаа одоо юу гэдэг хүмүүнтэй юм ярих ч юм уу. Тэр гоё шүү дээ. Энэ бол үнэхээр тийм тэгэл тэр юу ч амар гоё. Тэгээд ч нэг тийм яг алхах коохол амар хортой мортой яг мэдээж хэтрүүлж хэрэглүүл одоо зөндөл угаасаа хор байгаа. Тэгтээ угаасаа хоргүй юм аа нөгөө. Та нар надад токсик харилцаануудаа зэгцэлчихэд миний пивний тухай юм ярина шүү. Гэтэ нэг тийм юу байсан. Ингээ насаараа эрүүл мэндэд анхаарад ерөөсөө чихэр мэхэр ингээд алкогол хэрэглэхгүй. Тэгээ ингээ баян тасгал хийгээд тэсэн чинь нэг юм хитэ болохоор ингээ 50 гаруй тор тавдар туссан гэж байна. Нөгөө талаас болохоор ингээд за өстэй нэг л амьдрын штэ хүссэн юм а хиймийгээд хүснээр яа тэр нь хэд хүрсэн гэдэг лээ 100 хүрсэн. Яг наач бол худлаа ер нь бол наач бол зүгээр exception яг яг тэр буруу амьдралын чинь 100 тохиолдлын 99 нь яг тэр ихний хүүхэн шиг 50 таа хүүхэн тэгээд яг үлдсэн нэг нь гэтээ ер нь бол энэ ихэнх өвчин сэтгэл зүйн юмнаас болдог гэж ер нь үний юм шиг байна. Одоо манай тэр суманд ингээл ийм одоо айгүйх ер нь энэ тэнд нэг юм амар их архиудаг модог хүмүүс үүдэг шүү дээ. Тэгсэн мөртөө мангар хөшин ч юм уу. Тэр нэг юм стресс байхгүй бол ингээд яг стресс байхад нэмээд тэр орнууд нь орж ирэх юм бол ингээд гоё давхар цохолтод ингээд ийм юу гэдэг шиг ингээд дабл шот гэдэг шиг тэгэл тийрүүлт юм шүү. Гэтэ эрүүл хоол тасгал хөдөлгөөн чинь тархийг л эрүүл байлгах юм шүү. Ер нь тэгэл стрессээ бууруулаад цаашлаа доо. Тийм. Мэдгүй наа чин тэгээд яг
уул нь яг энгийн юм шиг мөртлөө бас айгүй тийрээс комплекс одоо тэгээд яг тэр хоол зүүчдийн зөвлөгөөг сонсвол уул нь бас хүн чинь нэг юм эрүүл амьдарчмаар шүү дээ. Ингээд зөв хоолж молоо тий. Тэгэх гээд яг нэг хоол зүүчийн яриаг сонсоо битүү тийрэлтцээ. Одоо энэ амьдралд идэх юм юу ч болтгүй. Хүний мах иддэг юм бол тий. Тэг мах болохгүй, гурил болохгүй одоо ингээд за баг ногооч ер нь худлаа шүү тий. Сахар маахар ингээд бүгднгээс нь ямар нэгэн тийм муу юм гаргаад ирсэн байдаг байхгүй. Тэгээд ерөөсөө тэдрийг яагаад тийрүүлээд баланс юм да ялтчихгүй. Мэдгүй тэгээд ер нь яг нэг үндсэн нэг чиг байгаа шүү дээ. Одоо юу гэдэг нэг юм за өглөөдөө жоохон уураг муурагтай юм мэдчихдэг юм уу гэдэг. Орой нэг унтахаас өмнө их юм битээ мэдчихвэ. Нэ тиймэрхүү юуг нь барайл тэгэл нэг амар алчихгүй хүн шиг явж байгаа. Тэгээд ер нь бол нэг амар цадлаа идэд бол яг хэрэггүй гэдэг юм билээ. Гэтэ би бол тэрийг ингэ дандаа сэргэрнэ. Яг жоохон энэ тал одоо дүүр гэж идэж мэдээ те тэр мэрийгээ тэг гол нь идсэн юм а бас одоо шингээ мингээ гарга марга нөө юу мó дасгал масгал мэдгүй. Манай ээжийн нөгөө багш нь болохоор нөгөө бяцлал хийдэг, йог хийдэг хүн баггүй юу. Тэгээ манай ээж тэр сурагч нэг юм уу. Тэгэнгүүт яалтчгүй махчаа амар хүнд хоол штэ тэрийг ингээ боловсруулах гэж ингээ нэлээд удаж байгаа тэрэндээ хүн их энерги зарцуулж байгаа тийм болохоор цагаал идэнгүү тэрэн дээр зарцуулж байгаа энергиэсээ илүүтэйгээр бие махбодтой тарих гэдэг ч юм уу илүү сайн бодож ин тэгээгээр чинь эдэргээд ирээд байна гэсэн. Тэг ялангуяа орой хүнд хоол идэх юм бол яг юм биений амар амраагүй юм шиг сэрнэ гээд тэгээд ер нь баг идэг гэж хэлжсэн гэж жилээ. Тэгтээ яг шөнө 3 цагт иймэрхүү зөвлөгөө сонсонгоо burger юм уу тэг KFC энэ л амар гоё юм. Ууцсан тэгснэ. Хэрхэн нэрт унтах вэ юу? Яг өглөө одоо тэр та өглөө ингээд нартай ч юм уу өдөр мөдөр ингээд пив амар гоё юм шүү дээ. Яа би амар гоё. Гүг ингээд яг тэр чинь нэг тийм гоё нэг тийм оройн цагаар кофе ууж байгаа юм шиг тийм гоё. Тэг яг ингээд пив ууцны ардаас ингээд хоол идэж мэдэнгүүд амар гоё орно. Хоол идсний дараа пив уухаар амар сонио орон заяа. Тэгээд эсрэгээр эхлээд пив уучаад дараа нь хоол идэнгүүд амар гоё орж байна. Мэдгүй юм. Гажиг юм бол зөндөө байгаа. Уус энэ борц дөрж идчихсэн үү? Та наача яриа. Өглөө пив уудаг. Гэхдээ тэр пивийг чинь бас пив ч угаасаа тодорхой хэмжээнд тэр нөгөө нэг таргалуулдаг юм байгаа юм чигээс өөр юмтай нийлүүлээд хивээд ич болохгүй шүү дээ. Одоо надад тэр юм бол жоохон дими санагдав. Пицца амар. Пицца буруу. Нөгөө юу гэдэг вэ? Өглөөдөө пивийг. Нөгөө Сократ өгдөг, муур өгдөг, Сократ бол муур гэдэг шиг. Яа. Тэгтээ гоё. Тэгээд тэнэг хүн тэнэгээрээ дуусна гэдэг шиг тэгэл. Яг ямар амаа тийм. Би өнөөдөр угаасаа худлаа шах гэж ирсэн. Та хоёрын контентыг чи самрах гэж ирсэн. Яа, штатаа. За битээрээс асуулт асуугач. Нөгөө өөрчлөлт нөгөө миний how dare you use my own spill against me. Одоо юу янда. Юугаа асуух юм бэ? Би асууя. Одоо нэг ингээ рилүүд яваад байгаа штэ тий. Тэрийг яагаад анх хийх болсон юм? Ах уу. Тий. Хэдэн followers-тайгаас эхэлвэ? Анх нэг 300 400 байсан заяа. Худлаа яриад. Нэрэ? Үгүй. Би яг амиг яг рил хийж эхлэхээс өмнө битээр дагалцдаг байсан. 200 эдсэн. 200 эдсэн үү? Би яг тэгээд 200 дагаал ингээд рил оруулангууд өөстөө сонирхолтой бичлэг гэж энэ да. Ингээд views-ийн үтсэн чинь 200 дагагчтайсэн шүү дээ. Тэгснэ ингээд 1000 тэгснэ 3 бичлэг орсон чинь 100000 орлоо. Би тэгээд хөөх яалч сонирхолтой шүү гэж байжсэн чинь биг ингээд ораарсан чинь 1000 ой. Тэгэл ингээд үйдсэн чинь 100000 болсон би бүр ой. Тэгэл нэг үсэн чи одоо хідэн 96000. Яа. Гэхдээ одоо энэ дээр гацж байгаа шиг байна тэгээ мэдгүй. Юу тэр ингэс юм а тэр зүгээр тийрээд. За нэгдүгээр тийрэлтээс ягаад тэгэхээр манай би тэр үед Kafka гэдэг баар ажиллуулчихсан. Манайх яг өвөл болсон ч хүн байхгүй орлого байхгүй. Тэгээ Terraza битүүлэх байгаа гэдэг нэг хогийн амбар шиг юм хийсэн нөгөөх нь бүүн өр шир дагуулсан. Тэгсэн ерөөсөө ямар ч өгөөж байхгүй нэг хацны юм болоод тэгээд тэр чи манайх баг ингээд эргэлтийн мөнгө зүггүй болоод баг дампуурах дээрээ болоод түрээс мөрөөсөө өгч чадахгүй балраа бичсэн байхгүй. Тэгээд тэнгуутаа нэгдүгээрт тэр хоёрдугаарт болох нэгдүгээрт тэнгуут ч нэг тэр 12 сарын 22-нд хамгийн анх эхнэр хилээ оруулчихсан байхгүй. Тэгээд хэдэн онд
24 оны 12 сар. Чи одоо нэг жил гарны өмнө гэсэн үг шүү дээ. Тэнгуүтээ нэг тухайн үед дотроо бас мухар сүсгэлж бодож байгаа юм. 22 ч жилийн хамгийн урт шөнд шүү дээ. 98 одоо юу. Тэгээд тэнгуүд 9 дуусахад 90 дулаан болно. Магадгүй энэ хугацаанд зүгээр ингээд өдөр болгон оруулж байгаа юм аа ингээд одоо би энэ баг ихний евронд гүйлэгвэл заяа. Тоотой гэдэг үү? Гүйлэгвэл баг тэр нэг тайлбар дээр нь юу гэж бичсэн гарч ирэх хэвээр. Тэр рилний чимээ орчсон аач. Тэгээд уцаар юм хайгаалах шүү. Тэгээ хайханд энэ ихтэй нэг доошо юм гүйлгэж хайх гэсэн амар тэрэгтэй болцсон. Аа болсон баг тий. Яаж чадсан. Гэтэ одоо 2 жил болж байна гэсэн үг үстэй. Тийм шүү. 400 жил гарan арай 2 жилээр болов тий. 2 жил 700 үед. За энэ ихтэй баг юм уу тий. Тэр нэг яг өөрийнхөө ямар ч тийм юуг болохоор хүмүүс бас амар хурж байгаа шүү дээ. Одоо тохиолдол санагдсан илүүцтэй юу фильтргүй гэх юм. Нэгдүгээрт яг өглөө бос ирээ барах шөнө аваад гацс гэж. Тэгээ хоёрдугаарт болохоор нөгөө нэг ингэсэн аахгүй би нөгөө нэг юм гоё хүмүүсийг харахаар хатаархад болтгүй. Тэгээд нөгөө нэг миний амьдрал аягүй хацаад байдаг. Бутж байгаа юм байдгүй. Тэгээд одоо хайшин би одоо яатсан үе гэж бодоод. Тэгээд нөгөө нэг тэр тим үнцэг тэр үн юу нэлээс болох юм байна гэж бодсон. Тэгээд 3 дугаарт болохоор нөгөө стресс гарах хэрэгцээсэн. Тэгээд хараал ирүүл болох ингээд. Одоо ингэнэ. Яг бүр энэ тайлбар дээр ингэ битсэн байна зав. Ингээд би ч энэ янзаараа гутарч өгөх бололтой. Санхүүгийн сэтгэл зүйн асуудлуудаа баригдаж, тарих хөмхийрч, сэтгэл санаа сэгэрч дуусах нэ. Ингэж болохгүй. 9 эхлэхээс дуусах хүртэл өдөр болгон рил шаанаа. Энэ хугацаанд амжиж хоолоод тулсан бүх лалрын асуудлуудаа шийднэ. Ма бич нийга. Ингээд сошиалын солиотнууд нэгээр нэмэгдлээ оошохгүй юу гэсэн. Манай подкастын анхны хараалыг. Одоо тэгээд хараал тэгээд ингэсэн юм а. Тэр чинь тэгээд нөгөө нэг тэгэж яагаад тэгэл постлоод мэдрэл муутай юм шиг юмнууд болж эхэлж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь харин аз болж нөгөөх нь гайгүй хүн үзээд тэг үзэнгүүтээ нөгөө би ч өдөр болгон баарн дээр би бас нөгөө цаагаар бодож байгаа штэ ингээд бас энэ баараас уучлах хэвээр тэг. Айгуу сайн сурчилсан штэ. Тэгээд тэгсэн чинь мандад бас ирж ууж үйлчлүүлж байгаа хүмүүсийн ингээд тоомоо нэмэгдэж юм рилнес ч харсан марсан энэ тэгээд яг урамшаад заяа. Тэгэл яг нөгөө 81 өдөр нь дууссан цаашаа сонгоч марч юм шиг санаа. Тэгээс сөүлтээ нөгөө нэг юм 5 лайк аваад одоо хүн чинь баярлалтай штэ нэг баасан дээр. Тэгсэн чинь ингээд нөгөө хандлтанд ингээд онтоо тэгээ цааш нь ингээд бүр сунгаад. Тэгэж өөр ярих юм зөндөө байсан гэж байна. Тэгэл яваадсан чи мэдгүй хасаа аяг сайн юм а тэгэл 400 өдөр тэгээд хийсэн байж шүү дээ. Чи бүр яг тасралтгүйсэн үү? Тий тасралтгүй. Яг зарим өдөр ер нь оройд оруулдаг байхгүй. Тэгээд дүнгууд зарим өдөр ингээд нөгөө арх марх ууж байгаа амжихгүй. Хөдөлгөөг маргааш нь ууж. Ер нь бол бичлэгээ бол өдөр болгоно. Тий өдөр болгоно. Бас чи кавкаг эхлүүлэхдээ өөрөө эхлүүлсэн үү? Үгүй өөрөө эхлүүлээгүй. Тэр чи өөр найзтайгаа цуг. Тэгээд тэр манай найзын ах нь туристэд авцсан байсан тэрийг. Тэгээд дүнгүүтээ бид хоёрыг очиод та хоёр ажиллуулаад таа гэдэг. Тэгээд очиод нөгөө концепцийг өөрчлөөд жоохон жижиг сажиг юм өөрчлөөд тэгэл нэр усын солиол. Тэгэл яасан шүү дээ. Чи нэр юмнуудад нэлээд сайн ажилласан уу? Юу? Ер нь концепт дээр тэр концепт яг л угаасаа нөгөө нэг тэр чинь нэг юм амар юм юу харанхуугаа баятай газар байгаа байхгүй тийм нөгөө Kafka гэж нэр өгч байгаа шалтгаан ч угаасаа тэгээд уран зохиолтой холбыг тэгээд яг дотор нэг зохиолчдын зураг мураг тавиал ер нь бол нэг тийм амар happy үед хүмүүс гэдэг нэг алцгандаг нэг гой газар байдаг шүү дээ тийм яг тийм биш нэг арай жоохон dark vibe-тай газар байхгүй гэхдээ яг нэг жоохон lonely хүмүүс ирээд нэг текин дээрээ суугаад ганц пив уугаад. Тэгээ би өөрөө нөгөө нэг юм зөөгч хийж байгаа байхгүй юу дотор. Тэгсээ зөөгч хийж байхдаа өөрөө пив ууц явж байгаа. Тэгээд нөгөө нэг хүмүүс одоо 3 хүнтэй ширээ орж ирэнгүүт би 4 пив аяглангуудаа нөгөө 3-ыг авч тавьчаа нөгөө туулгаад. Тэгээ ингээд нэг орж ирнэ 2 орж ирнэ заа. Тэнгүүр чи нөгөө нэг юм таньдаг болчтой байхгүй юу. За чи яхаа нөгөөдгөө уух юм уу те. Тэр чи нөгөө нэг надад болохоор тэр нэг юм албан ёсны харилцаанаас илүү нөгөө нэг юм хүн хоорондын одоо тийм нэг юм энгийн хээгүү дотномж гэх юм уу те. Бас нэг томжиргүй юм шиг мөртлөө цаагаар нэгдгийг ойлгоод байгаа юм шиг тэр харилцаа. Тэгээ тэр нөгөө нэг бас нөгөө нэг уран зохиолын ном дээр элдв янзын уушин газрын тухайд өршлүүд гарахаар тэн дээр ямар нэгэн дүүр нь орж ирээл нэг бармен тань ярьдаг ч гэдэг юм уу эсвэл ингээл нэг байн ордог нэг газараа ордог ч гэдэг юм уу ингээл юм. Тэгэл ширээн дээр нэг магадгүй нэг 3 нөхөр орой болгон орж ирдэг орой болгон зодтолдог ч гэдэг юм уу. Тэгсэн мөртлөө ингээл тэр хүмүүс нэг юм затирсан хүмүүсийн тухайд өршлөд байгаа мөртлөө тэр чинь нэг юм цаана эрхчлөө нэг өөрөөхөө байх орон зайчимчны бяцхан нэг юм зугтахаар нөхч юм уу юу ч юм гэдэг. Тэгэж бодож тэгж очсон. Гэхдээ манайх ч нэлийн зат газар ирсэн л та. Гэтэ байршил нэг хөрхөн байсан шин. Байршил. Хотын төв талд. Тийм. Би нөгөө анх Kafka гэдэг нэрийг сонсчоод
очиж байсан ахгүй ихтэй аймаг их гэж ерөнхийдөө одоо концепт дээр ажиллаж исэн гэж юусэн мэдээгүй гэх юм уу. Тэгээд дотор нь орсон ч амар гоё зохиолч идэртэй. Тэгээд чи энд ажиллаж байгаа мó яасан гэд бид хоёр таарч ирсэн. Тэгээд тэрнээс хойш айгүй мэдрэмжтэй юм байна да гэх. Тэгээд юу юм штэ тэр ганцаараа хүмүүс гэдэг дээр илүү фокус чинь гэхээр уншижсэн номнууд ч ер нь жоохон тиймэрхүү байсан юм. Үгүй яах өдөр чинь угаасаа ном болгон дээр нэг юм тиймэрхүү өрсөлдөд угаасаа гардаг штэ. Тэгээд та хэд нэг энэ Монголд нэг хин Мураками гэдэг айгуу бас алдартай зохиолч байдаг шүү дээ. Тэрний дүрслүүд нь бол бүр мэдрэл муутай заяа гэдэг юм. Нэг юм бааранд оронгууд юм амар жаз хөгжим сул мул явж мавсан чинь техн дээр нь сууснаа пивонго ном уншаашгаа. Тэр бол бүр мэдрэл муутай байхгүй. Гэтэ ер нь зүгээр ингээд тэр чин хүний нөгөө ганцаардлаасаа зүхтах ч гэдэг юм уус магадгүй ганцаардлаа мэдрэх орон зай гэдэг утгаараа илүү нэг тийм юм санагдаад. Тэгэж угаасаа тэр чинь нөгөө дотор талбай амар жижиг юм дээ өөр юм бодхоос. Өөр ч нэг амар юм угаасаа ажиллахаар. Террас дээр суудаг гэж байсан. Террас чинь тэгээ зундаа ягаал өвөлдөө бол хинч. Өвөлдөө нэлийн жижигхэн дээр. Өвөлдөө тэгээд жижигхэн дөнгөд нөгөө нэг юм 5 дахь өдөр нь бужигнаад нэг юм наагур цагуур хөл ирэх зайгүй болж болоод нэг юм. Тэгээ байжсэн чи тог мог тасраад глаа асааж агаад бөөндөө ууж буугаад гэсэн. Тэгэл гоё. Тэр террасыг чинь би битүүлэх гэж байгаад бүүн гэж юм нэг юм эхлээд нөгөө нэг юм нэвт харагддаг юм хийх гэж байгаа. Тэгсэн чинь тэр нь шаал юм судалгаагүй нэг юм балиар гач юм хийж хийгээд тэгээд тэгснээр дараа нөгөөтгөө нэг гачин нүүрсний амбар шиг болгоод тэгэл туссан. Гэтэ харагдсан нэг гоё харагдчихсэн шүү. Дараа нь нөгөө юу лээ би яг хаахаас өмнөнийг орсон гэж хэлсэн шүү дээ. Тэрэн дээр чинь нөгөө юм үзэсгэлэн болгоно гэд тэгснээ дотор нь баахан номнуудын юм тавьсан голт нь ганц санал лээ лөө. Тэр мөр нэг гоё харагдчихсэн. Уул нь гоё төгчүүллаа. Тэгээ уусаа тийм туршлага байхгүй мэдлэг байхгүй тийм тийрэтэ алдаатай юм зөндөө болсон. Тэгэхээр менежмент хийж чадахгүй санхүү махуугаа зохицуулж чадахгүй. Өөрөө бас яг үндэ жоохон үрлэгэн байсан юм. Тэгэл компанийнхаа орлогоор хэрэгтэй шагаад. Гэхдээ бид чинь ингэдэг нэг өөрсдөө нөгөө нэг ажил дээрээ уухаар нэг тийм сонио. Би ажил дээрээ ууж ийн гэдэг чинь нэг тийм амар нэг сонио. Одоо та хэд нэг офис дээр арх уухаар нэг тэнэг санагдсан шүү дээ. Дөнгөж чинь бид хэд нөгөө нэг манайх 2 цагаас хаадаг. 2 цагаас хаагаад газ цэвэрлэгээ хийгээд гараад амжих гэсээр итэл ингээ 2:30 моч болоод тэг өөр ингээ ажиллаж байгаа газар нэг дүнзэн мүнзэн ордог. Байнга ордог нөгөөх нь ингээд хаачин заяа. Тэгээд тэгснэ нөгөө лакс ч илүү орсноо араас нь нэг юм бас нэг өглөө болтол ажиллаж байсан. Тийм нэг зат газруудаар ороод тэгээд өөрөө тэмцэнэ тасарч унж манад намайг тасарсан байхад бичлэг хийгээ амар муухай үнэхээр муухай. Тэгээд тэр их буруу л та. Ер нь бол ингээд тиймэрхүү юм хийж байгаа хүмүүс өөрсдөө амар нөгөө нэг юутай байхгүй болохгүй шүү дээ. Контролтой байхгүй болохгүй шүү дээ. Тэнгүүд тухайд чинь тэгэл амар сэтгэл санаагаар тэр иддэг гэсэн. Тэрнээсээ ширэн юм гайгүй зөндөө юмнаас сурсан бах тий. Мэдгүй тэгтээ сурсан юм зөндөө идэх хөө. Тэгтээ одоо мэдгүй амар юм хүн чинь өдөр болгон за би өнөөдөр ийм юм сурлаа гэдэг. Сайн байцгаана манайхаа. Шинэ хүн бай. Толгой дотор нэг 4-5 хүн ингээд тойроо сурсан. За чи өнөөдөр юу сурсан энэ төр гэдэг. Зарим эцэг эхчүүд хүүхдэд тэгж таамагладаг гэсэн чинь чи өдөр болгон багшаасаа нэг юм асуу. Тэгэхэд яг үндэ тэр юм сурах процесс гэдэг шал өөр шүү дээ. Магадгүй зүгээр ингээд давтамж одоо юу гэдэг тэр нэг юм дадал зуршил одоо өөр түмэн янзын процесс ингээд цаана болдог ингээд заавал тэр нөгөө зааж байгаа юмыг цээжлэх нэтэр факт гэхээс илүү тэр одоо арга барил сэтгэлгээ юмд хандах хандлага гэх бүрийн нүдэнд харагдаж гарт баригдахгүй юмнууд илүү нөлөөтэй байдаг байх. Тэгэл тэр ч чи багтаа ямар хүүхдээсэн? Багтаа юу? Би багтаа их талтган хүүхдээсэн. Тийм. Талтган их талтганд гэсэн. Тэгээд чи хоёулаа ч нэг сургууль юм билээ шүү дээ. Тийм. Тэгээд яг би нэг багштайгаа хэрэлдэжсэн, дунд туруу гаргаж ирсэн өдөрсөн. Тэгээд нэгэнтэй нь яалаа да. Тэр ч бас нэг түрүү ярьсан шүү дээ нөгөө нэг зогсон тэр ихэд. Тэгээд ер нь аюу тийм нөгөө нэг муухай. Зогсон гэдэг нь тийм муу зогсон бол биш шүү дээ. Үгүй зүгээр л намайг төмрийн шугамар миний суг руу хатгаад ахаар нь би зөрүүлдэд гарлуун цогчоод өөрийг чинь ингээ зүгээр байхад цогцоод яваа. 12-тэй ахта. Би нүдэндээ нулимстайгаар түүний өөдөөс хашгирсан юм. Гэтэл юм шүү дээ. Хүн зүгээр ах чи ингээд. Үгүй харин тийм өөр хүүхдүүдийг үүмүүлж хахад нь тоохгүй хажуугаар нь явсан. Яг зүгээр цүнхнээсээ дэвтрээ гаргаж ирсэн чинь намайг ирээ шатж байгаа байхгүй. Тэгэхээр чи ингээд үнэхээр тийрэд ингээ баламгцсандаа шууд үзүүлж байгаа хариулт. Гэтэ юмд өртөмтгий байсан юм шүү. Үгүй гайгүй би яг үндэ зодоо модоо хийж үзээгүй. Ингээд яг ангийнхаа би нэг 2 хүүхдээ нэг зодтолдох шахсан юм аа. Тэгээ ингээд яг яах вэ гэж байжангууд ингээд салгачдаг ч юм уу. Ингээд тийм юу нэг бол. Тийм тэгэхээр ер нь би бас жоохон аимах байсан байж магадгүй.
аимхаагаас гадна бас ингээд яг гараа атгачаад ингээд зааж гараа яаж атгадаг вүлээ. Ийм хаашаа зохих юм бол ийшээ зохиул яг онох болов болов гэж бодож байна. Тэгээ дээр би нэг яална би ихтэй 5 дугаар ангитай ангийнхаа нэг хүүхдийн нэг ам хавцаар өн зогцсон байхгүй. Тэгсэн чинь нэг шүтнээс нь цус гараад. Тэгтээ би нөгөө шүтийг унцлаа гэж бодсон байхгүй. Тэгээ би бүр ингээд тийрээд айгаад ийвстаа гэж бодоо. Тэгсэн чинь ашгүй шүтэн ингээд байрандаа байсан зүгээр ингээд цус байсан байхгүй. Тэгээд нэг яг тэр нэг хүүхдээ амар уурлал ингээд өөдөөс амаа ангаалгал ойрлол чарлал ингээд гэсэн чинь ингээд аман дотор нэг нөгөө шүтэн ингээд ийм цус мустай харагдаж марагдаад. Тэгээ би тэрнээс амар айгаад тэгэл ер нь сонин тэг угаасаа тэр 10 жилдээ би бараг сургуульд байгуултаа яваагүй. Тийм. Дортой хичээлч юу байсан? Түүх хичээлдээ дуртсан. Харин тийм бах. Мэдэгдсэн. Яг асуух. Тэгээ манай ангийнхан түүх хичээлдээ дургүй байсан. Тэгээ түүхийн багш орж ирэнгүүт буянтлаг багш ордог байсан. Манай ангийнхан түүх хичээлдээ дургүй тэнгүүд буянтлаг багш орж ирэнгүүт бид хоёр хоб базаа буугаалаа шүү дээ. Тэгэл тэр ихтэй угаасаа тэр одоо бодоод тахад түүхийн сурах чиг угаасаа хац байсан хүмүүс. Ерөөсөө нөгөө хүүхдийг тэрийг ингээд нөгөө уул нь яг судлаад учрыг ойлгочвол энэ чинь амар гоё хичээл байгаа байхгүй. Тэгсэн чинь зүгээр нэг юм чи Монгол хүн юм бол түүхээс хурмаар. Тэгээд тиймэрхүү байдлаар ханддаг. Хэзээ ч нөгөө энийг ингээм амар гоё сонирхолтой, адал явдалтай, уналт босолттой одоо гэдэг юм баатарлаг зоригтой хүмүүсийн нэг юм чиний одоо юу гэдэг цусны халдуу хамаарал магадгүй гэр бүлийн эртний гэр бүлийн чинь түүх гэдэг тийм хүүхдэд нөгөө наалдстай талаас нь хизээч заадаг. Зүгээр л ингээ чи Монгол хүн юм бол одоо ноос тавчаа унш маш тэгээд. Тэгээд сүүл надад нэг юм амар нэг лалрын санагдсан нэг юм байсан байхгүй юу. Тэр ингээд годомжинд нэг юм сэтгүүлч ингээд Чингис хааны төрсөн өдрөөр хоёр хүүхдээс ингээд за өнөөдөр ямар өдөр вэ мэдэж байна өнөөдөр нэг Чингис хааны тухай мөх асуугаад амар дээр үед байсан амар тэгээд өгсөн тэгээд одоо зөндөө одоо газар эзэлсэн мэдсэн чинь амар товчхон хариулж байгаа байхгүй ярьсан юмд нь яг факт одоо үнэн бодит талаас тэнд бүр нэг ширхэгч худлаа үг байхгүй заяа. Тэгээд тэгсэн чинь зүгээр л ингээд тэр нэг ярианых нь хиймайг манай фэйсбүүкийн эргүү орк тороол ацнууд ороод хуцаа солиороо тэр хоёр жаахан хүүхдийг дарамжилж байгаа байхгүй. Амар олон бичсэн. Үнэхээр мэдрэл муутай заяа. Тэгээд ер нь бол хүүхд тэр чинь эргэн тойрных нь магадгүй багш сайн заахгүй бол гэрийнхэн сайн заахгүй бол тэр чинь цаанаас нь автоматар тэрийг мэддэг болно гэж байхгүй шүү дээ. Тэр ингээд явцын дунд сурах бол ингээд окей асуудал байхгүй. Тэгээ хамгийн лалрын нь тим хүүхдийг бөөнөрөө ороод доромжлоод хараагаад сууж байгаа тэр хөгшин пистакууд бол түү маа та нар бол жинхэнэ аратан жинхэнэ гутам шиг угааз муу усны нүх шахмал түл шиг гэж хэлмээр байна. Яг үнэ жоохон хүүхдүүд рүү ялангуяа дайрндаг бол хэцүү л дээ. Бүр үнэхээр амар лалрын санагдаж байгаа байхгүй тэр ингээд тэгэхэд чи ингээд уулын тэрийг яг тэр судлах процессыг үнэхээр ингээд аз жаргалтай гоё хийх юм бол тэр чинь жишээ нь амар гоё шүү судлаа барагдахгүй. Манай түүх чинь нэг талаас нүүдэл чинь болохоор ингээ өөртөө бичээгүй мичээгүй энэ төр гэдэг. Тэгэхдээ тэр чинь нэг талаас султгал юм шиг болооч нөгөө талаас ингээ ийм нөгөө түүхэн ийм бүрэнхий харанхуу жоохон тийм үеүүдийн тухайн нэг жоохон их сурвалж жоохон одоо баримтч гэдэг юм уу тиймэрхүү юм гинт гараад энэ тэндээс олдож молдонгууд ингээд амар гоё нээлтчиг санагдчих магадчих юм. Тиймэрхүү юм сая одоо жишээ би ингээд нөгөө Ромд очиод хүмүүс италичуудад амар хатаархаж байгаа байхгүй. Энэ колизей хажууд амар төвчлөлтэй байна өө. Хоёлоо пантеоны тэрээр явж байгаа треви усаар гэлүүр дээр уулзъя. Энэ монгол хэлээр орчуулбал юу гэж сонсогдох вэ гэхээр модон шаниугийн гэр музей амар төвчлөлтэй байна. Хоёлоо Чингис хааны авраг ордын тэрээр явж байгаа. Одоо Зэв жанжны гэр музейн дээр уулзъя гэж яриулж шин ингээд тэгэхэд бид нарт яг үндэ тэр үеийн түүхээс үлдсэн юм байхгүй хідэн сүм байсан чинь хойноос орж ирээ бүгдийг шатаацсан те нэг айгүй юм тэрэтэ тий тэгэхээр чи ихтэй энэ чинь нэг талаас гоо нэгтэй болооч нөгөө талаас нэг тэр юутай жоох юм олдонгууд амар гоё тэгэхэд яг үндэ үлдчихэж байгаа юм нь тийм боловч яг үндэ үзүүлсэн нөлөө импакт инфлюенс нь бол бүр аимшигтай шүү дээ үнэхээр аимшигтай тэгээ тэрийг ерөөсөө нүг хүүхдүүдэд ингээд юм гоё адал явдалтай жаргалтай шийд гэж ерөөсөө ойлголтгүй тамлаа шагаад манайх бол би уул нь өөрийгөө амар сайн гэж үздэг гэсэхгүй түүхтэй. Тэгээ яаж вэ гэхээр чэйжилдэг. Тэрийг ямар ч гоё гэж нэг тийм ахгүй. Нонцгийн тулд гэдгээр. Тэгээ яадаг гэхээр нөө манай багш ингээд нэг хичээл үзээд дараагийнх нь хичээл дээр ч илүү шалгалт авдаг заа. Өмнөх ингээд үзсэн зүгээр ингээд нэг өгүүлбэрээр тэрийг ингээд дэлгэрүүлээ бичмэч гэ. Тэгээ тиймүүд би тэр шалгалтыг одоо тий сайн өөхийн тулд нэг хичээлээ хальт тэр үедээ ч юм уу ингээд уншсан. Яг тэрний дараагаас ингээд би одоо хэрвээ үнэхээр ингээд чамшиг юм амар ингээд сонирхоод ийм гоё юм гэж мэдээд уншижсэн бол
нэлээд юм үлтгэрсэн байгаа байхгүй. Тэр нөгөө нэг эшин шалгалтын материал энэ төр ингээд тухайд ингээд нэг бэлтэж байгаа шүү дээ. Ямар ч нөгөө нэг юм ойлголт байхгүй заяа. Зүгээр ингээд ийм 1919 онд одоо хятадыг орж ирэхэд ерөнхий сайд хэн байсан бэ? Тэр чинь ойлголт. Яагаад хятадууд орж ирж байгаа? Яагаад ингээд тэр чинь эхлээд эрхчлөөний хувьсгал гэдэг юм болцсон байгаа шүү дээ. Яагаад энэ хооронд ингээ хамаг хувьсгал байгуулсан ханууд нь ингээд үхчихэж байгаа? Тэд нар хоорондоо зорчлолтой байсан юм уу? Яасын хойноос ямар нөлөөс урдаа тэр үед ингээд дэлхийн түүхэнд юу болж исэн? Хин хинтэйгээ байлдах гад хаана нөлөөгөө тогтоогоод хаана ингээд ингэхгүй шүү тэхгүй шүүгээ тохироонууд явж исэн энэ төр гэл тэгээ орчин цагтай ямар ялгаатай юугаараа адилхан гэл тэр чинь ингээд бүр ингээд амар сонирхолтой шүү. Тэгээд яг хуу манай багш тухайн үед чинь яг хуу айгуу сонирхолтой болгож ярих гал ингээд хичээдэг байсан байхгүй юу? Ингээд цааш ингээд тэгтээ мэдгүй үнэхээр тэр сурах хүчгээс ч юм уу тэр хүүхдүүдийн юмнаас ингээд тоохгүй маахгүй ингээд тэгэл ханзан зөл тэгэл бас нэг хүүхдийн ч зан нөгөөс нь нөлөөлөлтөө. Тэгээ би нөгөө нэг тэр түүхийнхээ ч дуртай болсон шалтгаан ч болоод тэр нөгөө юу Чингис хаан гэдэг комик заяа. Зүгээр ингээ манай хамаатны дээрээс зүгээр л амар гоё юм адал явттай амар гоё зурагтай. Тэгээ би нөө тэр зургуудын дуур айлгаж ингээд нэг юм ном сум хоорондоо байлдж байгаа сэлэн бамбагаар нэг цавчиж байгаа толгойг тайрж байгаа ном сумаар ингээд одоо алж байгаа ч гэдэг юм уу те ингээд юм морь зорных нэг дийл мэлэнд хийцэн тавьж байгаа тэр нь надад ингээд амар гоё харагддаг гэсэн аахгүй. Тэгээ би тэр чинь нэг үйл явдал юунуудыг уншихаар за аль нэг нь манай тал юм шиг байна, аль нэг нь дайсных юм шиг байна гэж зөнгөөр ойлгочихж байгаа шүү дээ. Тэгээ яг тэр чинь дахин уншингууд чинь нэг яг юу байгаа ч тэрний дараа нэг нууц тавчаа яг уншсан чинь тэр чинь нэг юм амар сонин хэллэгтэй шүү дээ. Одоо нэг орчин үеийнхээс шал өөр. Тэгтээ гол нь яг уншаа яваад энэ чинь нөгөө нэг тэр хэсэг байна тий. Яг нөгөө нэг толгойд дүрээрээ байдаг тий. Тэгээ тэнгуут чинь нэг тийм амар гоё юм санагдаж байгаа байхгүй юу? Тэгэл жоохондоо нэг уншихад нэг өөр тэнгуүтэй жишээ нь сүлд ингээд яхад жишээ нь жамуухын дүрийг бол тийм анх уншихад тайлт уншихад бол зүгээр нэг юм шиг юм шиг те эсрэг дүр юм шиг үртлээ цаанаа болохоор ингээд ийм амар манай талын баг юм шиг те нэг юм сонин уран зохиолын нэг юм одоо нэг кул вилен дүрүүд өгдөг шүү дээ яг тийм баг юм ээж таарж марал одоо яг яах гээд байгаа юм бол гэж бодож байна. Ер нь ийм тийм гоё юмнууд ингээд зөндөө байдаг. Хэвээ бас тэрүүгээр бодонгууд бол VR ашиглал сонирхолтой л. Гэтэ тийм болох боломжтой яадаг чи. Чингис хаан ингэснэ ингээд би тэгээд за байлдчих шиг. Тэгс би арснаа ойлголоо хандаа ч юм уу гэдэг. Тэгснэ ингээд за чи дараагийн дайн руу очих уу? Тгий гэдэг тавчи дарж байгаа. Facebook дээр нэг ах нөгөө нэг AI-аар нэг тиймэрхүү бичлэгүүд хийгээд байлаа нөгөө нэг юм марсан шаран марвын тухай. Тэгэл яг нөгөө марсан шаран марв тухайн үед одоо өмсчээс увц хэрэглээ дээрлээ одоо тиймэрхүү юмудын харуулаа яг нэг дүрс өдгөө өнтер оруулаад тэгээд хооронд нь одоо орчин цагаас очингууд тэрнтэйгээ юм ярьж мариад ингээд тиймэрхүү. Яг энэ AI элдв янзын хөгжлийг яг тиймэрхүү юмар холж ашиглуулсан айгуу сонирхолтой гоё яж магадгүй. Ялангуяа хүүхдүүдэд бол тэгж үзвэл бүр гоё юм тий. Хичээлүүдийг ер нь тэгж ороод. Тэгээд жишээ нь одоо айгуу сонирхтой тэр нөгөө та хэд нь Орсын 3 баатар гэх хүүхэлтэй үзчихсэн үү? Нөгөө Илья Муромец, Добриния хин блэ нөгөө нэг юм жоохон багт гардаг гэсэн шүү дээ. Тэр гуравчин жишээ нь ингээд юм яг 1200-аад оны үед байжгаад монголчууд нөгөө хипчакуудыг хөөгөөд баруун зүг рүү дайрж агаад орсуудтай тулгараад калка гол дээр тулж байгаа байхгүй юу? Тэр калка голын тулаан дээр гуруулаа алуулсан баг. Яг би яг хаана яг тэгж гардгийг санахгүй. Гэхдээ ер нь бол тэр гурав алуулсан гэж. Яг тэ Google дээр тэгдэг үлээ. Google дээр шал өөр юм гардаг шүү дээ. Жишээ нь яг бодит түүхэн дээр юм хэрэг тийм гурав байж байгаа. Тэг 1223 онд калка гол дээр ингээ монголчуудад тултаад ингээ тэр чинь бүр хяар зөхүүлсэн баггүй орсууд. Тэгээд тийм болчихсон. Жишээ нь ингээд тэрнээс чинь дараа 15 6 жилийн 1223 тийм 15 6 жилийн дараа Батхан сүбэдэ дахиад цэрэг өдөртөд ороход яг одоо барууны төвчд болохоор ингээд монголчууд орж ирэл л та Орсыг устгал сүнөөгөл ингээд шатаагаал матаагаал. Яг үндэ бодолтой байдалд 1223 онд калка гол дээр 15 одоо Орсын ван ингээд үхсэн гэж байгаа байхгүй. Тэгээ 15 хүн үхчихэр чинь тэр хүний вангийн суудлын төлөө алцах дахиад нэг 5 10 2 3 багийг гарч ирэн штэ тий. Тэнгүүт чинь тэд нар чи хоорондоо байлдаад аль хэдийн нөгөө хотуудаа бүгдийг шатаацсан байсан заа ер нь бол эргэтэн ч гэдэг юм уу тий. Тэгээд нөгөө яг бодит байдлын юмуд нь ингээд амар юм юу тий. Гэтэ энд сэдвэр арай л юм залхаатай тэнийг яриа болчихно. Та яар шууд сэдэв мэдвэс. Энд цагаан дуусчих гээд дохио өгч нөө яс юу болсон сайн. Юу дээрээ ирмээд яа нэрвэлсэн. Эндээс тийснэ нөгөөх нь тэгж хэлж. Яг тэр өрөөнөөс найруулагч наад дураагч яга хадуураад байгаа гэдэг наатахаа өөртөшн. Яа. Би энэ дэр нэг юм хэлхээсээ виртуал гэж хэлжсэн шүү дээ. Би нөгөө digital solution гэх нэг газар дадлага хийжсэн аахгүй. Тэрэн дээр виртуал хар хурам гэдэг нэг юм төсөл болж исэн заяа. За. Тэгээ энэ дээр та манайхаа digital solution гээ хайж үзээд тэгээд
виртуал хар хурам гэдээ дарж үзэх юм бол тухайн үеийнх нь нэг хороолоос тийм цогт ихсүм гэдэг дараад үзэнгүүт иймэрдүү одоо юмнууд байсан юм. Одоо жишээлбэл ингээ харахад яа гоё юм те. тий. Та нар хардаг ч болоос. Тэгээ энэ дэр нөгөө яг тэр нөгөө түүхийн судлаач хүмүүсээс нь хүртэл асуусан гэдэг. Тэгээд нөгөө зайчаар нэг тэр их яалч одоо болохын те жишээ нэг тэр үеийн нэг хувцс хэрэл одоо тоног хэрэгсэл нөгөө тиймэрхүү юмнуудыг судалдаг. Нөгөө мөнгөн мод шүү дээ тий. Тэгээ бидэнд тэгээд энэ тэгээ иймэрдүү харагдсан. Тэр мөнгөн модноос чи ингэдэг нэг юм дөрвөн төрлийн юу гарч ирд юм шиг байгаа. Алкогол гарч ирдэг. Тэгээд юу гэсэн үед үгүй тухайн үедээ байсан тэр одоо тэр шиг дөрвөн тийшээ дөрвөн төрлийн арх гождог гэдэг. Би тэгээд худлаа шааж магадгүй заяа. Гэхдээ тэр дөрвөн төрлийн арх нь болохоор яг эзэнт гүрний захиргаанд байсан дөрвөн үндэстнийг илэрхийлдэг. За нэгнээс нь айрг гождог гэхээр монголчууд. За зүгийн балны ундаа арх гэдэг нь орсууд. Тэгээд нөгөө нэг юм будааны арх гэдэг нь одоо хятадууд ч гэдэг юм уу. Тэгээд яг улаан дарсан нь болохоор тэр ойрхот оронд Европ авч юм. зүгээр тийж ярьт юм эсвэл үнэхээр тэгж уус. Тийм битцэн байдаг баха. Гэхдээ нөгөө би ч нөгөө яг тийм нэг нарийн ширийн батны юм бол мэдхгүй шүү дээ. Зүгээр дандаа нөгөө нэг юм сэжгээр өвдөж сүжгээр итгэнэ гэдэг шиг нөгөө фэйсбүүкээс уншсан пост тэгээд нэг 5 6 комент уншлаа гэдэг шиг тийм миний их сурвалжууд ч дандаа тийм их хүчтэй шүү. Тэсэн ахс. Тэр үнэхээр тэрүүлж байна. Тэгээ энэ нэг болсон хүмүүс хараасаа амар гоё ягааз. Тэгээ энийг болсон тийм. Линкийн тэр тайлбар дээр орол наач уулын сар би одоо харьж дуусгаараа тийм харна. Гэтэ уусаа одоо тэр чинь нэг AI чинь хүмүүс нэг юм кинонд хийх юугүй яг юм ихлээр нэг амар юм байхаа ойлгоход хэцүүлтэй. Гэтэ уусаа нөгөө талаар бидний хүсэл зориг мэдрэмж ямар байхаас үл хамааран хорон ертөнц чи уусаа ингээ өөрөөхөө өөрчлөгчээд тэгээд дасан зохицуул чадвал чадахгүй бол чацаг зэрэл гэдэг уусаа өөрөөхөө дүрвийг тулгадаг гэхээр яг ингээд тэр технологийн хүчийг ашиглаад жишээ нь яг тэр үед ямар байсан бүх нарийн мэдээлэл промптын одоо амар сайн өгöd мөгөл тэгэл явал гоё шааж магадгүй гэхдээ мэдэхгүй юм шиг. Тийм. За хэд хэдийн яриа болсон гэж манайх найруулагч нар дээр ирмэл. Өгч яана. Дуусчих. За хэдүүлээ дуусах уу да. За дуустаа. Дуусгаш. Би бүр нэг түүхийн хичээл суугаад ингээ амт ночгол гараас суугаад. За ингээд манай Мэртнэла, амиэла. За төгсгөлийн үг эхлэх үү? Тэр л аацаа ядраа. Гэхдээ за зүгээр би гэхдээ яг нэг юм яг авгаа шиг юм чалчих хэрэгцээг хангах хэрэгтэйсэн. Тэгээд яг айгуу гоё хангачлаа. Тэгээд яг халж исэн чинь дуусчлаа гэж байна. Одоо гарах нь маш олон зүйл энэ. Явж пив уухаа. Эндээс тэгээ гардаг байгаа гэдэг. За тэгээд та хоёрын нөгөө цаашдын юунууд чинь контент юуных нь ажилт амжилт үсэ тэгээд илүү олон хүн сонсдог илүү олон хүн яадаг байх болтгоо. Тэгээд яг хуу сонсон хүмүүстэй хэлэхэд тэгээд андууд баг тэрээрээ их уугаарай гэж байна. За чамдаас ирсэнд баярлалаа. Тэгээд чиний ч гэсэн подкастын ажилт амжилт үсэ. Цаашдын ажилт амжилт. 3 дугаар дайм хийн дайнд явах юм бэ? Ирчүүд ч бүгдээрээ подкастыг завгүй байгаа гэж. Амиага. За. Тэгээд гоё болоо баярлалаа. Яа. Зянгээ гаргасан баярлалаа. Айгүйх цаг гаргууллаа. За. Зянгээд подкастаа дуусгая. За хайртай шүү. Bye. Bye. Конец фильм.